За сайн байцгаана уу? Бидний Grey podcast-ийн 3 дахь дугаар эхлэхэд бэлэн болсон байна. Энэ удаа бол бас бид нэлээд чухал сэдвийг хөндөж ярих гэж байгаа. Мэргэжлийн талаасаа нөгөө талдаа бол бас юм зөвлөгөө хүссэн байдлаар бол ярилцлага хий гэж бодож байна. Тэгээд надтай өнөөдөр компани ер нь бизнес эрхлэгч нарт тулгамддаг хууль, эрх зүйн орчны хүндрэл бэрхшээлүүд эдгээрт бас тодорхой ойлголтууд, дэмжлэг үзүүлэх зорилготойгоор мэдээлэл өгөх. Нөгөө талдаа бол бас иргэдэд тулгамддаг нийтлэг бас хууль, эрх зүйн хүндрэл бэрхшээлүүд гэх юм уу да. Тэгээ өдөр тутам гарч идэг магадгүй ийм зүйлсүүд дээр бас надтай илэн далангуй нээлттэй ярилцаж зөвлөгөө өгөхөөр хуульч, өмгөөлөгч нэгэн бас мундаг эрхэм хүрэлцэн ирсэн байна. Тэгээд та бүхэн бас анх удаага уулзаад ярьж байгаа учраас нэгэнт бас өмнө нь бичлэгийнхаа өмнө заавал танилцаж ингэж танилуд болж яхаар энэ бас подкаст дээр сайхан танилцаад ингэж явъя гэж бодож байна. За та бас өөрийгөө танилцуулаач. За баярлалаа. Намайг Жарханбек гэдэг 2016 оноос хойш өмгөөлөгчөөр ажиллаж байгаа. За 2012 оноос хойш тасралтгүй хуулийн чиглэлээр мэргэжлээрээ ажиллаж байгаа. Энэ дундаа 2 жил гаруй хугацаанд төрийн байгууллагад хуулийн мэргэжилтнээр ажилласан. Бусад хугацаанд бол хуулийн бэрэмд, хуульчаар тэр дундаа бизнесийн салбарын чиглэлээр хуулийн зөвлөгөө өгөх, өмгөөлийн үйл ажиллагаа явуулах чиглэлээр ажиллаж байна. За бизнес эрхлэгч буюу компани үйл ажиллагааг удирдах байгаа, хувьцаа эзэмшиж байгаа хүмүүст голцоо зөвлөгөө өгч ажилладаг хуульч байгаа. Одоогоор бол Jack and Lex хуулийн фирмийн захирал өмгөөлөгчөөр ажиллаж байгаа. Манай хуулийн фирм Монголын томоохон аж ахуй нэгжүүд иргэдэд хуулийн зөвлөгөө өгөх, өмгөөлийн үйл ажиллагаа явуулах чиглэлээр ажиллаж байгаа. Монголын топ 100 компанид багтдаг аж ахуй нэгжүүд манай хуулийн фирмээр үйлчлүүлдэг. Үндсэндээ том болон жижиг бизнес эрхэлж байгаа, бизнес эрхлэгч аж ахуй нэгжүүдэд хуулийн зөвлөгөөг бүх чиглэлээр өгж ажилладаг. Би бас өнөөдрийнхөө ярилцлагыг одоо үзэгчд маань, сонсогчд маань харж байвал хоёулангийн dress code их сонирхолтой байгаа. Та бол яг ингээд өмгөөлөгч, ер нь хуульч хүн бол байнгын ер нь ямар ч ер нь ажил хэрэгч талаасаа ч гэсэн нөгөө талдаа бол ямар ч бас харилцагчийнхаа асуудлыг шийдвэрлэгч байт юм уу, гинтийн одоо уулзалт зөвлөгөөнч гэдэг юм уу, байнгын бэлэн юм ажил хэрэгч бол хувцастай байдаг баг. Энэ ярилцлага хоёлаа арай жоохон юм ажил хэрэгч хэдий ч гэсэн жоохон чөлөөт байлгая, энгийн байлгая. Би бол бас юм стартап компани төлөөлөл ч юм уу, иргэдийн төлөөлөл ч юм уу те юм чөлөөт юм мэдрэмж бас өөх талаасаа бол иймэрхүү байдлаар явчаа гэдэг dress code сууж байгаа шүү. За тэгэхээр та бүхэн ер нь бол ярилцах юм маш их байгаа учраас гол шууд ярих зүйлүүд руугаа яваад орвол. За тэгээд яриагаа эхлэхийн өмнө бид нартай бас энэ хамтран ажиллаж байгаа Glass House гэдэг Австралийн тансаг зэрэглэлийн лааны одоо юм брэнд байж байгаа. Тэгээ өмнөх бас ярилцлаган дээр яг лага асаагаад ярихад бол нэлээд гоё юм орчныг бас уур амьсгалыг нэлээд гоё бүрдүүлж ирсэн. Тэгээ яриа их гоё болдго юм байлээ. Тэгээ лага асаагаад тэгээ ойлоо сайхан. Манайх бас хуулийн фирмийнхаа оффист байнгын лаа асаадаг. Тэгээд орж ирж байгаа үйлчлүүлэгчэд уулзалт тавуулсан хүмүүс орж ирээд бас лаа байж яхад бас зарим хүмүүс бол стресстэй орж ирдэг. Тэгээ асуудлаа ярилцахад бас зөв юм энерги бүрдүүлэхэд хэрэгтэй байд юм билээ. Тэгэхээр офис гэртээ ер нь бол лаа бол байнга л асааж явах хэрэгтэй байна гэж бид бол ойлгодог. Үнрээр бол бас орчин уур амьсгалыг тодорхой хэмжээнд удирч болж байгаа шүү дээ. Ялангуяа та бол бас шүүх хуралтай үед ч юм уу хүүтэн уур амьсгал те нэлээд л одоо янз бүрийн уур амьсгалд ажиллаа эрхлээд явж байгаа. Энэ болгонд бас тодорхой хэмжээнд энэ лаа бол та хэрэгэлдэг болвол туслах байдлаар одоо гоё тайвшруулах байдлаар ч гэдэг юм. Эсвэл бол зарим тохиолдолд гоё ирч хүч авах байдлаар
янз бүрээр ашиглах боломжтой юм байна лээ. Одоо та бас тэгдэг байлгүй. Би бас сүүлийн үед энэ лаг нийлээ эрчимтэй хэрэглээд байгаа. Гэр офис юмнууд дээр. Тэгээ хэрэгжилж ах хэрэгтэй юм билээ. Үнэр нь үнэрч гин одоо. Үнэрч гин гоё үнэртэй юм байна. Тэнийх гоё зөөлөн үнэртийг халуун яриа үүсгэж юм лээ. За. Тэгэд ер нь бол угаасаа бизнес эрхлэгч нарт зориулсан бас нэлээд зүйлүүдийг ярилцахыг хүсэж байгаа. Тэгэхээр бизнес гэд эхлэхлээр чинь бизнес эхлэх цэг дээрээ яваад очиж байгаа. Нэг санаа төрнө. За тэр санаагаа найзуудтайгаа ч юм уу өөрөө ч юм уу эсвэл бол тодорхой хамтран ажиллагч нартайгаа хуваалцаад хамтарч эсвэл өөрөө санаагаа эхлүүлэх болдог. Нэг бол гэр бүлийнхэнтэйгээ хамтардаг ч юм уу ер нь ойр тойрноос эхэлдэг. Гэхдээ ойр тойрн эхлээд одоо дотн ийм хүмүүстэйгээ хамтарч ажиллаад эхэлдэг ч гэсэн хэсэг хугацааны дараа бол хүндрэл бэрхшээл шийдвэрлэх ёстой асуудлууд хариуцлага гэдэг юм янз бүрийн юм зөндөл тулгардаг. Тэгэхээр ер нь бизнесийг эхлүүлэхдээ компани байгуулах нь ер нь зөв шийдэл юм уу? Яагаад би ингэж асууж байна гэхээр манай энэ стартап компаниуд бизнес эрхлэгч нар ер нь жижиг бизнес эрхлэгч нар entrepreneur-ууд нэг төвөгтэй асуудал аваад байдаг нь татварын орчин. Ер нь бол ингээл бизнес нь босч ирээгүй дөнгөж санаагаа амьлуулаад ингээд тэгээд явж итэл ашиг одоо борлуулалт нь хангалттай биш байж хаад ер нь бол нийгмийн даатгалаас ахуулаад тэгэл татвараас ахуулаад ер нь жоохон хүндрэл бэрхшээлүүдтэй шууд тулж эхэлнэ л дээ. Тэгэхээр зарим тохиолдолд бол хуваараа яваадах шиг байгаа. Гэхдээ эцсийн дүндээ компани байгуулж эхлэх нь ер нь зөв эхлэл шийдэл муу юм уу гэдгээс ойлоо яриа эхлэе. За бидэнд бол дандаа асуудал шийдвэрлүүлэхээр хүмүүс ханддаг. Ихэнх тохиолдолд за зарим тохиолдолд би ийм бизнес хийх гэж байгаамаа. Нэг найзтайгаа, нэг танилтайгаа эсвэл хөрөнгө оруулах гэж байгаа хүнтэй хамтрах гэж байгаамаа. Яаж энэ асуудлыг хуулийн хүрээнд эрсдэлгүй явуулах вэ гэдэг байдлаар ханддаг болсон ийм соёл тогтож байгаа. Энэ бол их талдаа хамгийн түрүүнд хуулийн асуудлуудаа шийдэх ёстой. За ер нь бол ямар бизнес хийж байгаа юм? Тэгээд энийг хэн удирдах юм? Өдөртмийн үйл ажиллагааг нь хэн авч явах юм? Яаж хянах юм? Мэдээж энд бол бизнес явж байгаа юм чинь мөнгө явж идэг. Мөнгөнийхөө урсгалыг яаж хянах юм гэдэг юмудаа айгүй сайн тохирох ёстой. Монгол хүмүүст бол байдаг, бие биендээ итгэдэг, найддаг, найз нөхөд гэдэг байдлаар ингээ хандаад за ингээд ажил эхлүүлээг явдаг. Тэгэхээр гээд хувь нэрээ бизнес явуулж болно. Тодорхой яг юм хуулийн этгээд байхыг шаардаагүй бизнес тэр бол чөлөөт. Жишээлбэл зөөр нэг хүнсний дэлгүүр ажиллуулах ч гэдэм үү. Эсвэл нэг брендийн бараа оруулж ирээд эсвэл ямар нэгэн бүтээгдэхүүн оруулж ирээд худалдаалахад хувь хүн бие дагаад бизнес эрхлэгчээр бүртгүүлээд татвар төлөөд нөгөө нөөтийн баримтуудаа олгоод явхад бол ямар нэг эрсдэл бол байхгүй. Хуулийн хувьд бол зөвшөөрөгдөж байгаа. Зарим бизнес төр хуулийн этгээд байхыг шаарддаг. Тусгай зөвшөөрөл авах хэрэгтэй. Үйл ажиллагаан тэр. Тэгэхээр хамтран ажиллах гэрээ гэдгийг хоёр хүн хоорондоо хамтарч бизнес хийж байгаа тохиолдолд тэр гэрээнүүдийг хийх хэрэгтэй. Ашигаа яаж хуваах юм? Тий. Ашигаа хэн удирдах явах юм? Ашиг алдагдлаа яаж хуваарлах юм? Хэн хэдэн үеийг хариуцах юм? Хэдэн төгрөгөө оруулах юм гэд энэ гэрээн дээр оруулаад за үнэхээр энэ бизнес болохгүй гарья гэвэл байгаа одоо ингэ оруулсан байгаа хөрөнгө бизнесийн явцад гарч байгаа эрсдэл болон ашигуудаа яаж хуваах юм? Хөрөнгүүдээ үндсэндээ яаж хувааж авах юм бэ гэдэг юмнуудаа яг энэ хамтран ажиллах гэрээгээр аягүй сайн тохирох хэрэгтэй. Хамгийн ихэнд. Тэгэхээр яг энэ бизнес өөрөө хэр өргөн хүрээнд явах юм? Цаашдаа ийм компани хэлбэрээр явуулаад өргөжүүлээд олон жилийн хугацаанд явуулах юм уу гэдгийг тооцоод хувь нэрээ хамтран ажиллах гэрээ байгуулах уу, компани байгуулах уу гэдгийг шийдэх хэрэгтэй. Тэгэхээр компани байгуулна гэдэг чинь гүйцэтгэх захирал айгүй том эрх мэдэлтэй болдог. Банкныхаа бүх дансыг удирдах байгаа, гүйлгээнүүдээ хийж гин, компани нэрийн өмнөөс ямар нэгэн хэлцэл хийдэг, компани үндсэндээ үйл ажиллагааг авч явдаг юм этгээд болчихж байгаа. Тэгэхээр 3 хүн нийлэхэд 1 хүн гүйцэтгэх захирал болохоор байна.
Тэгэхээр гүйцэх захирал болцоод байгаа үн нь ингээд давуу эрэхтэй болчихдээ гэсэн үг. Тэгээд гүйцэх захирлаа солихын тулд мэдээж хувьцаа эзэмшигчдийн гурлаараа ордог, хувьцаа эзэмшигчдийн гурлыг заарладаг, уралдуулдаг процесс өөр аягүй төвхтэй. Манай компани хуулиар. Тэгэхээр үнэхээр нөгөө эхлээд бизнес яваад эхлэхэд асуудал үүсэхгүй. Гүйцэх захирал нь нөгөө компани үйл ажиллагаанд хувьцаа эзэмшигч нарыг оролцуулахгүй, ногдол ашиггүй байрлал идэхгүй байгаад ах юм бол аягүй төвхтэй үүсдэг. Тэгэхээр энэ дээр юу гэхээр яг аль бизнес нөрөө зөв вэ гэдгээ тухайн бизнес эрхэлж байгаа хүн шийдлээ гаргах хэрэгтэй. Над дээр бол зөвлөгөө авахар нэг хүмүүс хандсан бид. Тоолын зөвлөгөө өгч ажиллажсэн. 3 хамт ажилтдаг хүн нийлээд хотхны нэг давхрын нэлээд том объектыг худалдаад авсан. Тэгээд дундаа компани байгуулад ингээд хувьцаануудаа хуваагаад ингээд хувьцаа эзэмшиж компани байгуулсан. Тэр үйл хөрөнгийг компани нэр дээр болгоод компани зээл авсан. Тэр зээлийн зарим хэсэг дээр нь бол батлан даалт гаргацсан, нэмээд барьцаа байршуулсан, хувийнхаа хөрөнгийг бас байршуулсан. Тэгтэл тэр дэлгүүрийн үйл ажиллагаа ганцхан ингээд өдөртөд аваа явдаг. А бусдууд нь ингээд хувьцаа эзэмшиж мөнгө оруулсан хүмүүс. Захирал нь болохоор та нар өдөрт минь ажилд оролцох ёстой гэддэг. Нэг юм үл ойлголцол үүсээд компани зээлээ төлж чадхаа ойлоод гэдэг. За нөгөө хүмүүс мөнгө оруулсан байдаг. Гаргаад авъя гэхээр гүйцэх захирлаар ажиллаж байгаа хүн энийг би цааш нь авч явнаа гэдэг. Тэгтэл зээлээ арай гэж ингэж төлдөг. А бодит байдал дээр тэрийг ингээд шууд хувааж аавна гэдэг нэг хувьцаа эзэмшин. Би юу гэхээр ногдох хувь аавнаа тэр үлгэл хөрөнгөс. Тэгтэл бодит байдал дээр тэр компани хөрөнгө. Компани шийдвэр хувьцаа эзэмшин шийдвэр гарч иж за компани энэ үйл ажиллагаагаа зогсооё. Энэ үлгэл хөрөнгөө зарья гэх юм бол олонхороо шийднэ. Нөгөө 33% эзэмшиж байгаа хүн маань ганцаараа тэрийг шийдээд энийг зарья гэдэг шийдвэр гаргах боломжгүй. Тэгэхээр бүгдээрээ санал нэгдэгөө тохиолдолд нөгөө хүний оруулсан хөрөнгө авах боломжгүй нөхцөл байдал үүсэж байгаа. Компани хуулиараа өөрөө тийм. Тэгэхээр энд юу гэж хэлэх гээд юм гэхээр хамтран ажиллах гээд нэг юм жижиг бизнес хийх гээд байгаа бол компани байгуулах шаардлагагүй. Яг тэр нөгөө оруулаад байгаа хөрөнгө чинь дандаа компани руу ороод идэг. Тэрийг буцаагаад гаргаад авъя гэвэл нэг бол компани татан буулгах шийдвэр гаргах хэрэгтэй болно. Нэг бол тэнд байгаа хөрөнгүүдээ зараад компани орлого болоод орж ирнэ шүү дээ. Орлого болоод орж ирэнгүүтээ тэр хүн хувьцаагаа л зарж гарах асуудал. Үнээс компани хөрөнгөнөөс шууд авах боломжгүй байхгүй. Тэгэхээр компанид мөнгө оруулах зэрэг маа гэл ингэ өгчдөг. 4 сан сая төгрөг байгаад идэг. Тэгээ мөнгө өгдөг. Тэр нь өөрөө зээлийн хэлбэрт юм уу, хөрөнгө оруулалтын хэлбэрт юм уу гэдэг нь тодорхой биш. Тэгээ буцаагаад гаргаж авах асуудал нь ингээд айгу төвхтэй байдал үүсгдэг. Нэг хуульч авдаг. Нөгөө хувьцаа эзэмшигч нартай ойлголцох юм шаардлага үүсдэг. Тэгэхээр компани байгуулад хамтран ажиллах гэдэг алийн сонгох вэ гэдгээ эхнээс айгу тооцох хэрэгтэй. Тэгэхээр тэр компани тухай ойлголт байхгүй. Би ямарчлаас эндээс ашиг хүртээд авах юм байна. Оруулсан хөрөнгө би буцаагаад авна гэдэг ойлголт нийтлэг байгаад идэг. Тэгтэл бодит байдал дээр компани та хөрөнгө оруулад хувьцаа эзэмшиж байгаа бол компани хөрөнгө болцсон. Тэндээс шууд гаргаад та мөнгө аваад гарах боломжгүй. Энэ бол хувьцаа эзэмшигчдийн бас шийдвэрээр шийдэгдэнэ гэж байна. Тэг ер нь бол эхлэлийн цэг өөрөө яг ингээд сайхан бизнес хийгээд ашиг орлого хүртээд тэгээд ирээдүйд бол хин юу гэдэг амжилттай адилхан одоо ногдол ашиг хувааж аваад ч гэдэг амжилтаа бол хуваалцсан гэдэг ийм л зорилготой бол анхнаас эхэлж байгаа. Гэхдээ явцын дунд үүсэх хүндрэл бэрхшээлүүд ирээдүйд юу болохыг бол таашгүй учраас ялангуяа ер нь хүмүүс манайхан дунд нэг нийтлэг байгаад байгаа юм нь асуудал үүссний дараа дандаа шийдэх гээд яваад байдаг араас нь тий урьдчилж одоо даатгалын соёлч гэсэн тийм шүү дээ тий асуудлыг эрсдлийг тооцож хамгаалах нь аягүй чухал. Тэгэхээр хичнээн өнөөдөр эхлүүлж байгаа бизнес жижиг байж болно. Тэ өнөөдөр эхлүүлж байгаа бизнес ашиг орлоготой үрээгүй байж болно. Гэхдээ энэ бүгдийг бол тооцох нь магадгүй таны зүгээс өгөх чухал зөвлөгөө болол байж байгаа байх гэж бодож байна. Тэгэхээр хоёлоо эргээгээд бас нөө сая нэлээд хүндрээд бүр кейс руу ороо явчлаа л та. Эргээгээд хоёлоо бас хөнхөн
яваад орё. 2-3 хүн ер нь ингээд хамтраад бизнес хийж байгаа тохиолдолд тэр иргэн хоорондоо ингээд гэрээнүүд хийж болно гэж байна шүү дээ, тийм. Тэгээ энэ дээр ер нь бас аятайхан юм классик жишээ байвал та бас дуртай ч ер нь яах юм. Одоо би хоёр найзтайгаа за би арай одоо гүйцэтгэх захирлын компаниар бол би гүйцэтгэх захирлын эрх мэдэлтэй. Гэхдээ гурлаа компани байхгүй. Би гэхдээ энэ эрхүүдээ тоёртой иргэнээрээ ингээд гэрээ хийгээд одоо эрх үүргээ тооцоолж авъя гэх юм уу? Яг яаж эхлэх ёстой юм бэ? Би бол яг ингэж хуваараа ерөөсөө ингэж хийж гэрээ байгуулж бол бизнес хамтарч хийж байгаагүй юм. Дандаа л компаниар явчихсан юм байна. Тэгэхээр бас та зөвлөж. Энэ дээр хамтран ажиллах гэрээ гэж хийгээд яг тэр хөрөнгүүдийн удирдаад явахын тэр гэрээгээр тохироод тэгэл мэдээж орж ирж байгаа хөрөнгөийг захиран зарцуулаад худалдан боорлуулаад татвар төлөөд нэг ашиг гарч ирээ тэрийг нэг хуваах асуудлуудаа ингээд шийдчих болж байгаа юм. Гэтэ манад нэг юм байгаад байдаг. Одоо татвар дээр юу гэхээр нөөц төлөгчгээр нэг хүн бүртгэгдчихдэг. 50 сая төгрөг. Яг зөв. Нөгөө 3 хүний чи хин байх юм. Тэгээд нэг юм буцаагаад нөгөө хүн ингээд өндөр ашигтай би харагдаад идэг. Ингээд нөгөө өдөртөд байгаа хүн шүү дээ. Өндөр ашигтай би орлогын татвар төлөөд идэг. Бодит айл дээр юу гэхээр энэ 3 хүний орлого болоод шүү дээ. Тэгээ ингээд ийм хамтран ажиллах гэрээгээр бизнес эрхэлж байгаа тохиолдолд яаж тайлагнах юм? Нуудаа яаж хуваах юм гэдэг нөгөө нэг тэр харилцаа маань өөрөө байхгүй болоод хуулийн зохицуулт байхгүй л гэж би хараад байгаа. Иргэний хуулийн дээр хамтран ажиллах гэрээ гэдэг зохицуулт бол байгаа. За татварын хууль руугаа ороод ирэх юм бол нөгөө хувийн орлогын дотор аж ахуйн нэгжийн орлогын дотор тухай хууль гэд ингээд тустай. Татвар өөрөө 3 хүний нэгтэй л харьцах гэдэг шүү дээ. Тий. Тэгээд буцаад би ингээл татвараа төлцсөн. Дахиад нөгөө хүнд мөнгө өгöd нь шүү дээ. Мөнгө өгөнгүүтээ одоо нэг хамтраад байгаа хоёр хүндээ ашигаас нүгэж шүү дээ. Тэгээд тэр хүн дахиад ашигын татвар гэдэг ингээд. Тэгээ ийм нөгөө нэг нарийн ийм зохицуултыг ингээд хийгээгөөс болоод нэг компани руу ороод компани харилцаанд ороод компани буцаагаад нөгөө татвар төлөгчөөрөө бүртгүүлээд нөөц төлөгч болоод тэгээ сүүлд ногдол ашиг байрлуул тэндээсээ 10%-ийнхаа өвний орлогын дотруудаа төлөөд явдаг ийм л систем рүү ороод байгаа. Тэгэхээр бид нэр ингээд яг юу гэдэг юм бэ? Тагсаа жижигхэн байна. Тэрийг дагаад нөгөө иргэний эрх зүйн харилцаа үүсээд хамтран ажиллах гэрээг ингээ бусад маш олон төрлийн ийм гэрээний харилцаатай холбоотой татварын ийм зохицуултуудаа яг нарийн хийж чадаагүй байна л гэж би хардаг. Яг тэр ингээд нөгөө иргэний хуулийн дээр ингээл янз бүрийн бизнес хийж олох гэрээний төрлүүд байгаад байна. Тэр тохиолдол болгоныг яаж бид нар татварын хуулиндаа нөгөө давхар дулаад татвар авахгүй байх талаас нь яаж зохицуулах вэ гэдэг чи өөрөө зүг баадахгүй. Одоо ерөөсөө бид нар чөлөөт зах зээл гэж яриад байгаа. Хүн болгоны нөгөө бизнес хийдэг болгоё. Бизнес хийхдээ ингээ хялбар байдлаар ингээл баахан тайлан өгдөг. Тэгэл төрийн байгууллагатай харьцдаг байхаар биш. Жижиг бизнес хийж байгаа хүмүүсээ бид нар аль болох сайн бүртгээл орлогоос нь татваруудаа аваад ингээ авдаг. Нийтээрээ татвар төлдөг болъё гэдэг л юм яриад байгаа юм. Миний хувьд бол татварыг мэргэжсэн хуульчийн эрх авсан энэ жилээс. Яг энэ чиглэлээр ажиллаж байгаа. Тэгэхээр бид нар нэг л зарчим байна. Нийтээрээ татвар төлдөг болъё л гэж байгаа. Нөгөө хувь хэмжээ сонирм биш. Тэнд нэг түүц ажиллуулж байгаа үнч татвар төлдөг бай, нэг машин зарж байгаа, эсвэл наран тул дээр нэг лангуй ажиллуулж байгаа хүн гэсэн татвар төлдөг бай. Тэгээ энэ өөрөө нийтээрээ төлдөг байх юм бол бидний татварын хэмжээ өөрөө буураад ирэх байхгүй. Яг өнөөдрийн байдлаар яг ингээд татварын систем яаж ажиллаад байна гэхээр бүртгэлтэй хүмүүс нь өндөр төлөж ингээд компани төлж байна. Тэр цуглараад байгаа татварын орлогыг хэмжиж яагаад ерөөсөө хувийн хэмжээг өсгöd юм. Ингээл хувийн орлогын татвар дээр их шатал гаргаад ирсэн. Тэгэхээр бид нар их бага хэмжээгээр Монгол Улсын иргэн үндсэн хуулиараа байгаа татвар төлөх үүргээ хэрэгжилт бол муу л байна гэж би хардаг. Тэгээд энэ өөрөө
бизнес явуулахад айгүй төвхтэй байдал руу. Уг нь бол гол зохицуулт нь нөтийн татвар юм шүү. Үйлчлэгээч байна уу, бараа бүтээгдэхүүн ч байна уу, борлуулалт явуулчлаагаа бол нөт. Тий. Баримт эхлээд 50 сая хүртэл олгон 50-аас дээш бол тэгээд 10%. Тий. Тэгээд энэ 50 сая бол үндсэндээ жилийн дотор гэхэд сарын 4 сая төгрөгийн борлуулалт хийхэд хүрчихэж байгаа хөөх. Тэгээ энэ бол гэвч энэ бас зохицуулт маань хангалттай сайн ажиллахгүй байгаа нь угаасаа бодит байдал дээр харагдаж байгаа учраас татварын гадуурх бизнесүүд бол маш их байна шүү дээ, тий. Ялангуяа одоо энэ онлайн шопууд ч гэдэг юм уу. Ер нь одоо бараг нэг айл болгонд ч гэдэг юм уу, ямар нэгэн хүн болгонд нэг танил бараг онлайн шоп эрхэлдэг ийм хүмүүстэй л олцоод байна шүү дээ. Тэгэхээр нөгөө бид нар бизнес гэж яриад байдаг. Яг бизнес гэдэг өнцгөө бид нар яаж гаргаж ирээд байна вэ гэхээр ихэнх нь яг арилжаа 8 хариул төлхөө бизнес хийжил гаргаад байна л да. Тэгээд энэ нь өөрөө яг энэ татвараас одоо юу гэдэг татвар төлөхгүйгээр бизнес эрхэлж болдог, худалдаа үйлчилгээгээ борлуулчих болдог ч юм уу. Иймэрхүү нөхцлүүд байгаад байгаа болохоор энэ дээр би хуульчийнхаа хувьд ийм зохицуулт хийвэл гэж хараад байгаа байхгүй. Би одоо ингэ жишээлбэл 2 сая төгрөгийн цалинтай нэг компанид ажилд орлоо гэхэд хуугны орлогоор нь татвар төлчихөж байгаа. Нийгэм дадлын шимтгэл төлж байгаа. Ажил олгогч дахиад ажил олгогчийн нийгэм дадлын шимтгэл гэдэг. Ингээд үндсэндээ 2 сая төгрөгнөөс 30 эдэн хувийн татвар нийгэм дадлын шимтгэл төлж гин тийм үү? Иргэд яагаад ингээд цэтэл хангалуун бус байгаад байна гэхээр тэнд хуваараа бизнес эрхэлж байгаа хүн нэг зүгүрний татвар төлөхгүй байгаа. Тэр хүн орлого олж ийн угаасаа хуулиараа татвар ногдох орлого байгаа. Тэр хүнээс хураах ажлыг төр хийхгүй байхгүй. Тэнгүүтээ энд юугээр ялгамжтай байдал үүсэж байгаа. Яг бүртгэлтэй аль бие усаараа ажил хийж байгаа хүнээс авдаг. Ингээд бүртгэл байхгүй буюу татварын албанда бүртгэл байхгүй, ажилуулагчийн бүртгэл байхгүй бол ингээд татвар төлөгдөхгүй байгаа ийм ялгамжтай байдал үүсэж байгаа. Тэгэхээр бид нар татварын хувь хэмжээгээ яаж бууруулах вэ? Татварын орлогоо яаж нэмэгдүүлэх вэ гэхээр нийтээрээ төлдөг бай. Тэгээд ирэх юм бол одоогийн бид нар 10% магадгүй 5-6 руу бууруулах ч гэдэм юм уу. Ийм юмруу л явах ёстой л гэж хараад байгаа хгүй. Тэгэхээр бид нар энэ дээрээ л нийтээрээ одоо иргэд ингээ их бага хэмжээгээр орлогоос татвар төлдөг ийм соёл тогтох хэрэгтэй. Татварын аль бас ингээд энэ сурчлагын ажлуудаа бас сайн хийгээд ингээд явах юм бол хэрэгтэй. Бас хяналт нь их тодорхой ойлгомжтой байх. Тэгээд дээр нь татвар төлж байгаа иргэн аж ахуйн нэгжүүд шүү дээ. Ямар давуу тал байгаад байгаа юм. Төлдгөө иргэн, төлдөг иргэн хоёр ямар давуу талтай байх юм. Төрийн зүгээс үзүүлэх үйлчлэгийн дээр ямар хөнгөлтүүд байх юм гэдэг юмнууд маань өөрөө байхгүй байгаа учраас нөгөө татвар төлөх сонирхлыг төрүүлдэг. Тэгээ татвар төлчих юм бол би ийм үйлчлэгнүүд аваад эхлэх юм байна гэдэг ч юм уу. Нэг тийм байдлаар ингээд урамшуулах систем нь бас байгаад. Тэгээд энийг хэрэгжүүлээд ингээд нэг юм цогцол юм хийх хэрэгтэй юм шиг санагддаг шүү дээ. За хоёлоо эргээгээд бас түрүүний ярианы эхэнд явуулчихсан компани менежмент руу яваад орё. Хүмүүс яг уу компани за ер нь бол компани байгуулъя. Компани байгуулад компаниараа одоо юу гэдэг ер нь барагч 2 3 түүнээс дээш бол миний бодлоор компани системээр явсан илүү зөв юм шиг байна. Гэхдээ компанийхаа тэр хоорондын үүрэг хариуцлага за энэ хувьцаа эзэмшигч ийм эрх мэдэлтэй энэ хүн одоо энэ гүйцэтгэх удирдлага төлөөлөл бла тий энэ эрх үүргүүдээ айгүй товч тодорхой болгоцсон. Тэгээд ногдлаа шиг яаж хуваагдахын хувьцаа эзэмшигчдийн хурал яаж болох юм ч гэдэг юм ингээл бүх юмнууд илүү ойлгомжтой болсон нөхцөлд эрсдэл бол хамаагүй бага учрах болов. Тэгээд татвар нь ч илүү ойлгомжтой. Одоо байгаа системээр одоо байгаа хууль эрх зүйн орчноор гэж харж байна. Тэгвэл хүмүүс дунд гараад ирдэг дахиад нэг төөрөгддөг ойлголт нь хувьцаа эзэмшигч болон төлөөлөн удирдах зөвлөлийг ижил юм шигээр хараад идэг. Ер нь энэ хоёр чинь шал өөр ойлголт яваад байгаа шүү дээ.
За төлөөлөл дурдах зөвлөл бол хөвцөө эзэмшигчийн зарим чиг үүргийг хэрэгжүүлдэг. Гүйцэх захирлын ажилд хяналт тавих чиг үүрэгтэй бүрэлдэхүүнээр одоо гишүүдээс бүрддэг ийм тусдаа субъект болчтой компани хуулиараа бол. За ихэнх тохиолдолд 3, 5, 7 гишүүнтэй ингэж хязгаарлагдмал хариуцлагатай компаниуд бол ажилладаг. Тэгэхээр энэ дээр юу гэхээр хөвцөө эзэмшигчдийн хурлыг зарлалан хуралдуулдаг, гүйцэх захиралтайгаа гэрээ байгуулдаг, гүйцэх захирлынхаа эрх хэмжээг тогтоож өгдөг, бүтцийг баталж өгдөг, үндсэндээ гүйцэх захирлалд хяналт тавих чиг үүрэгтэй байгууллага. За том бизнесүүд өөрөөр хэлбэл одоо манай Монголын үндэсний аж ахуйн нэгжүүд одоо томорж байна. Хөвцөө эзэмшигчд нь бол голцоо төлөөлөл өдөртөх зөвлөл байгуулад төлөөлөл өдөртөх зөвлөлийнхаа даргаыг хийгээд цаардаа 1-2 удаа урал хийдэг, тодорхой шийдвэрүүд гаргаад гүйцэх захиралдаа үүрэг чиглэл өгдөг, гүйцэх захирлын ажлыг хянах ажлуудаа хийгээд явдаг болсон. Харин гүйцэх захирал гэдэг маань өөрөө энэ компаниг ашигтай ажилуулдаг. Яг хөвцөө эзэмшигчийн төлөө ажилдаг. Ийм гүйцэтгэх ажилтан багхгүй. Тэгэхээр ийм байдлаар зохион байгуулаад том аж ахуйн нэгжид явж байгаа. Энэ бол хөвцөө эзэмшигчд бол ямар чиг үүрэгтэй бэ гэхээр компани дүрмийг баталдаг. Ноогдол ашиг хуваарлах хэсэг асуудлыг шийддэг. Компани эрх барих дээд байгууллага байхгүй. Тэгэхээр том аж ахуйн нэгжүүдийн хувьд бол тууцтай байж болж байгаа. Тэгэхээр тууз хөвцөө эзэмшигч гэдэг маань өөр. Яг дуузын гишүүнээр хөвцөө эзэмшиж ажиллаж болно л доо. За жижиг аж ахуйн нэгжүүд бол тууцтай байх нь өөрөө нөгөө үйл ажиллагааг юм удаашруулах, бүтцийг даатгалах ийм болгочихж байгаа. За жижиг аж ахуйн нэгжүүдийн хувьд бол 2-3 хөвцөө эзэмшигчтэй байлаа гэхэд хөвцөө эзэмшигчдийн хурал дараа асуудалтай шийддэг. За гүйцэх захиралтайгаа гэрээ хийгээд гэрээнийхээ үрийг хяналтаа тавиад явдаг ийм байх хэрэгтэй. Гүйцэх захирал дээр яагаад ийм тууцтай болоод ирсэн гэхээр гүйцэх захирал хөвцөө эзэмшигчдийн хурлыг зарлах эрхтэй субъект байхгүй. Гүйцэх захирал нь хөвцөө эзэмшигчдийн хурлыг зарлахгүй тохиолдлууд айвих маргаан гардаг. Нөгөө ноогдол ашиг хуваарлах асуудлаа шийдэх гэдэг, гүйцэх захирлаа солих асуудал, дүрмээ өөрчлөх гэдэг юм уу. Ингээд ийм асуудлуудаа хилцье. Эсвэл компани тодорхой хөрөнгүүдийг зарж боорлуулах ч гэдэм үү, гүйлгэнд оруулах асуудлуудаа хөвцөө эзэмшигчдийн хурлаар шийдье гэхээр хийдгүү. Тэгээд гүйцэх захирал хөвцөө эзэмшигчдийн хурал шийдвэр гаргаагүй тохиолдолд яах вэ гэхээр ингээд маш олон юм хугацаа алдах асуудлууд гарч ирдэг. Тэгээд зарлахгүй байх юм бол тэрнтэй холбоотой маргаан үүсгдэг. Ингээд нэг юм сунжраад явдаг юм асуудлууд бол зөндөө дагуулдаг. Тэгээд тэрнээс улбалаад зарим тохиолдолд тууцтай байх нь өөр зөө хөлбөр харагдаад байна. Тууз өөрөө хөвцөө эзэмшигчдийн хурлаа хийгээл явдаг. Гүйцэх захирлаа зулах асуудлуудаа ч гэсэн хийхэд явдаг. Тэгэхээр компани байгуулахын өмнө энэ компаниг яаж удирдах вэ? Гүйцэх захирлд яаж хяналт тавих вэ гэдгээ дүрмэндээ тусгаж өгнө. Хөвцөө эзэмшигчдийн хурал ямар эрхтэй байх юм, гүйцэх захирал ямар эрхтэй байх юм, төлөөлөл удирдах зөвлөлттэй байх юм уу гэдэг. Тэгэхээр эцсийн дүнд компани өмнөөс ямар этгээд үйл ажиллагаа болоод байна гэхээр гүйцэх захирал. Гүйцэх захирлыг сайн ажиллуулахын тулд, хариуцлагатай байхын тулд дүрмэл сайн боловсруулах хэрэгтэй. Тэгэхээр манай иргэд бол голцоо компани байгуулахдаа загвар дүрм буюу одоо энэ Улсын бүртгэлийн ерөнхий газрын вебсайтанд байгаа загвар дүрмээрээ бүртгүүлждэг. Тэр маань өөрөө ерөнхий байдлаар хууль нийцүүлээд боловсруулсан дүрм. Энүүгээр явах юм бол ер нь бол гүйцэх захирлыг хянахад дүүхтэй байдал руу ордог. Тэгэхээр хамгийн түрүүнд дүрмээ хуульчаараа боловсруулах шаардлагатай. Тэгжиж бизнес өөрөө эрсдэлгүй явна л гэж би бол таардаг. Таны хэлдгээр ер нь бол нийтлэг яг загвар жишг дүрмийн дагуу бол эхлүүлсэн маш их компаниуд байгаа. Ялангуяа одоо өөрөө арай манлайлалтай бизнесээ эхлүүлж байгаа юм бол өөрөө гүйцэтгэх захирал бол өөрөө компани байгуулаад ингээл явчихж байгаа шүү дээ. Ийм кейс дээр бол одоо илүү засаглалын хувьд арай өргөн бүтцтэй болоод ер нь том аж ахуйн нэгжүүдтэй холбоотой яриаар бол орж ийн л та тийм.
Ийм нөхцөлд бизнес үйл ажиллагаа томроод, сайжраад, борлуулалт ашиг нэмэгдээд ингээд эхлэхэд тухай бүртэн дүрмийн шинжилгээг олол мэдээж хийгээд явах боломжууд байж байгаа. Тэгэхээр энэ үеүдд зайлшгүй бас одоо ер нь яг яах гээд байна, ямархуу болцоод байна, одоо ийм байх нь зөв буруу юу гэд яхахгүй энэ дээр бол зөвлөгөө аваад дүрмийн шинжилгэүүдийг хийх нь зөв болов. За дүрм шинжлэх асуудлыг нөгөө анхны дүрм дээрээ яг хэдүүгээр дүрмийг өөрчлөх юм гэдгээ тогтох хэвээр. 66-аараа байх юм уу, 51-ээрээ байх юм уу, магадгүй 80%-аараа байх юм уу. Жишээлбэл нэг хувьцаа эзэмшиж 80% таагаад итдэг. Нөгөө хувьцаа эзэмшиж 20% таа байлаа гэхэд нөгөө олонхороо шийдэд байх юм бол эн чинь өөрөө нөгөө 20% хувьцаа эзэмшиж ирэх ашиг хамгаалагдахгүй шүү дээ. Тэгэхээр хэдэн хувьцаа эзэмштэй хувьцаа эзэмш тус өөрийн эзэмшлийн хувь нь хэд юм бэ гэдгээс хамаарат нөгөө яг шийдэх асуудал болгон дээрээ саналын эрхийн хувь хэмжээгээ бол зөв тогтоож явах хэрэгтэй. Нэг нь ингээд жоохон хөрөнгөтэй мөнгөтэй хувьцаа эзэмшиж байлаа гэж бодъё. Тэгээд за дөрмийн санга хүсгэнөө. Одоо 100 сая байна. Тэгээд 500 олгоно. Тэгээ нэг нь 30 та байгаад идэг, нэг нь 70 та байгаад идэг. 30% хувьцаа эзэмш нөгөө 500 саяар өсгий гэж байгаа бол 500 саяга 30%-ийг оруулах зайлшгүй шаардлага гараад ширэгдэх нь шүү дээ. Тэгээ ширэгдэд тэнгүүтээ нөгөө мөнгөтэй хувьцаа эзэмших яах вэ гэхээр угаасаа дүрмээрээ хуулиараа зөвшөөрсөн юм чинь дүрмийн санга нэмэгдүүл яа гэдэг санал оруулах шууд тэр үний шийдвэрээр. Тэгэл за тогтоосон хугацаанд нөгөө 30%-д тэнцэх мөнгөө оруулнаа. Оруулж чадахгүй бол хувь хэмжээ тэр хэмжээгээр буудаг байхгүй. Тэгээ үндсэндээ нөгөө эн чин тоглолт яваад байна шүү дээ. Хин хүчтэй гэдэг мөнгөний. Тэгэхээр энэ асуудлуудаа айгүй сайн тооцох хэрэгтэй. Тэгэхээр юу гэхээр өнөөдөр ингээл бизнес хийхэд асуудал. Тэгэхээр хүн юм чинь мэдээж хүн болгон өөрөө эдийн засгийн ашиг сонирхол нэгт байгаад идэг. А зарим хүмүүс ингээ гомдоод идэг энэ анх надтай ингэж ярьчаад инглээ гэдэг. Тэгэхээр бид нар одоо зах зээлийн нийгэмд амьдарч байна. Нөгөө гэрээ, хууль дүрмээрээ л явна. Тэгээд тоглолтын зарчим. Зарчим чинь хаанаа тусах вэ гэхээр дүрмэд ирэх байхгүй. Тэгэхээр дүрмэл за хийх ёстой. Дүрмээрээ л бүх асуудлаа шийднэ. Одоо 70% эзэмшилтэй хувьцаа эзэмшигч өөрөө дүрмээ шинчлэхгүй гэчүүл тэгээд шинчлэх боломжгүй. Тий. Тэгэхээр үндсэндээ миний саяны хэлдгээр бол тухай бүрт нь ингээд компани томрох хэрээр, бизнес томрох хэрээр дүрмээ янзлаад ингээд сайжруулад ингээд явж болно гэж байгаа ч гэсэн энэ ч бас өөрөө тоглолт одоо бизнесийн тулаан хичнээн хамтрагч нар ч гэсэн эргээгээд хоорондоо хин зүсэн билууга илүү идэх вэ гэдэг бас нэг өрсөлдөөн явчихж байгаа болохоор анханасаа л ер нь бүр анх компани байгуулж байгаа цэг дээрээ л ер нь энэ бүгдийг харж эхлэх хэрэгтэй юм. Тэгээ энэ бүгдийг хараад тэгээд дүрм дээрээ тэр эрсдлүүдээ бүгдийг хаах хэрэгтэй. Тэгээд ямар асуудлаа хэдэн хувиар шийдэх юм? 100%-аар ямар асуудлаа шийдэх юм? Ирээдүйд яг тэр дүрмийн санга үүсэх асуудлыг 100% саналаар шийднэ гэхэд 1% хувьцаа эзэмшин ч гэсэн ирэх ашиг хамгаалагдах байхгүй. Яванда ямар ч лээсэнд 1% тагаад байх юм байна гэдэг ойлголт. За дүрмээ шинжилгээ гэдэг асуудлаа хэдэн хувиар шийдэх юм? Жишээлбэл жижиг хувьцаа эзэмшигчдийн ирэх ашигыг ямар тохиолдолд хамгаалах вэ гэхээр тэр асуудлуудыг одоо чухал асуудлуудаа 100% саналаар шийдэхээр болчвол жижиг хувьцаа эзэмшиж ирэх ашиг хамгаалагдах болчих жоохгүй. Ойлголоо. Түрүүн хоёлоо төлөөлөл удирдах зөвлөлийн талаар ярилцсан. За компани бүр томрлоо. Хувьцаа эзэмшигчтэй байна. Дахиад доор нь төлөөлөл удирдах зөвлөл. Түүний доор гүйцэтгэх захирлаа гэж бодъё л да. Та түрүүн бас гүйцэтгэх захирлын эрх мэдэл нэлээд өндөр гэж ярьж байгаа шүү дээ. Хурал одоо төлөөлөл удирдах зөвлөлгүй үед хувьцаа эзэмшигчдийн хурлыг тоглохгүй юу гэдгээс ахвал. Тэгтэл ер нь энд хувьцаа эзэмшигчтэй холбоотой гол нэг асуудал байгаа. Хувьцаа эзэмшигч бол мэдээж ашигын түвшинг өндөр байлгаад хувьцааныхаа хэмжээгээр ногдол ашиг авах нь чухал. Тэр хүмүүст бол хөрөнгөний эзэд юм чинь. Хувьцаа эзэмшигчдийг ер нь хөрөнгөний эзэд гэж ойлгож болно шүү дээ. Тэгэхээр хөрөнгөний эзэд бол ногдол ашиг авахыг хүснэ. Гэтэл нөгөө талдаа компани өөрөө бас ашигаараа эргээгээд бизнесээ өшөө томруулах үйл ажиллагааг тэлэх ч юм уу.
төлөөлөл удирдах зөвлөлөөс ийм байр суурьтай бас байж болно. Тэгэхээр ер нь эцсийн дүндээ ингээ хараа үзэхлээр уг нь хөрөнгөний эзэд бол хувьцаа эзэмшигчдийн чинь хувьцаа эзэмшигчдийн хүсэл сонирхол хамгийн чухал юм шиг байна. Тэр хувьцаа эзэмшигчдийн хүсэл сонирхлыг ер нь яаж хамгаалах юм? Нэг талтай. Нөгөө талтай хувьцаа эзэмшигчд ер нь жил болгон ногдол ашиг авах нь зөв юм уу гэдэг байдлаар та нэг бас ярил сонирхолтой болов гэж байна. За нэгдүгээрт бол хувьцаа эзэмших бол хөрөнгөний эзэн. Энэ компани ашигтай ажилласан, алдагдaltaй ажилласан энэ бүх хариуцлагыг өөрөө оруулсан хөрөнгөөрөө хүлээж байгаа. За энэ компани ашигтай байхын тулд нөгөө гүйц захирлынхаа эрхийг хязгаарлах замаар хяналт тавина. Компанийн тухай хуулийн 83 дугаар зүйлд бол гүйц захирлын эрх мэдлийг заасан. Юу гэхээр компанийг төлөөлөн өдөр тутмын үйл ажиллагааг өдөртөө явуулна гэдэг. Нэг ерөнхий зогсоолт. Тэгэхээр хаанч төлөөлж байгаа. Гэрээ байгуулаад ингээ явдаг. За сонирхлын зуршилтэй хилцэл их хэмжээний хилцлээс бус тохиолдолд бол янз бүрийн гэрээ хилцэл байгуулж байгаа. Тэгэхээр одоо энэ талтаа орлого орж ирээд энэ юм уу? Энэ талтаа зарлага гараад байна. Тэр зарлагыг хэн гаргах вэ гэхээр гүйц захирал гаргах байхгүй. Тэр зарлага гаргах янз бүрийн гэрээ хилцэл эрсдэлтэй шийдвэр гаргах энэ эрхүүдийн дүрмээрээ хязгаарлаж өгөх ёстой. Эсвэл гэрээгээр. За та бол тэдэн дүүрэг хүртэл гэрээ хийх хэрэгтэй. За одоо өдөртмөн үйл ажиллагаатай холбоотой ийм гэрээнүүдийг хийн, ийм шийдвэрүүдийг гаргана. За ийм шийдвэр өөрөөр хэлбэл одоо компанид эрсдэлтэй гэж үзэж байгаа зээл авах, батлан даалт гаргах, барьцаалах гэдэг ч юм. Энэ шийдвэр гаргахдаа заавал хувьцаа эзэмших юм уу төлөөлөл өдөрт зөвлөлийн зөвшөөрлөөр хийн гэдэг. Ингээд дөрвөмөндөө ч юм уу гүйц захиралтай хийж байгаа гэрэн дээр эднэрийг бол бүгдийг тусгана. Тэгэхээр энэ хяналт сайн явах юм бол нөгөө гүйц захирал яг эрх хэмжээнийхээ хүрээнд л ажиллана. За эрхийг хэтрүүлсэн бол тэр хийж байгаа гэрээ хилцэл шийдвэрүүд өөрөө хүчин төгөлдөр бус учраас тэрнээс болоод учирсан охирлыг бол нөхөн төлөх юм үр дагавар үүсчихэж байгаа. Тэгээд ашигтай ажиллаад ирлээ ногдол ашиг хуваарлах уу гэдэг дээр бас хувьцаа эзэмшигчдийн хурлаараа шийдэж байгаа. Хувьцаа эзэмшигчдийн хурлаараа шийдэхдээ мэдээж компаниг тэр чигээр ингээд тоосон болгоод бүх ашиг аавна гэж байхгүй шүү дээ. Үйл ажиллагаа явуулах хэмжээнд нь бол орлогоо тэр байгаа мөнгөн өрөнгөтэй үлдээгээд ингээд олонхороо шийднэ. Хэдийг хуваарлах вэ? Нийт ашигынхаа хэдэн хувийг хуваарлах вэ гэд ингээд шийдлээ олонхороо. Тэгээд татвараас утгаад хувьцаа эзэмшигч нарт очдөг. Тэгээ хувьцаа эзэмшигчдэр нэг ойлголт өгөх байхгүй. Би дуртай үед компаниас би мөнгө авч болно гэдэг ойлголт өгдөг. Тийм боломж бол байхгүй. Ногдлоо ашигаараа л та аавна. Эсвэл компаниас зээл хүсэж болно. Тэгээд нөгөө хувьцаа эзэмшигчийн болон компани хөрөнгө гэдэг ялгаа зааг байхгүй болоод ирдэг нэг тохиолдол бол байдаг. Дуртай үед мөнгө авдаг. Эсвэл нэг нөгөө утган тодорхой биш ингээд орлогыг компанид хийдэг, компанид мөнгө хэрэгтэй боллоо гэхэд тэгээ ингээ хийгээд ингээ холдоод яваад идэг. Ингээ заагалдаг. Цангийн тайландаа ч гэсэн тэрийг ингээ зүв бүртгэхгүй одоо жижиг компаниуд төр гардаг. Тэгээд компани хөрөнгө болон хувьцаа эзэмшигчийн хөрөнгө зааглагдаагүй бол үр төлбөрийг давхар хариуцдаг байхгүй. Хувьцаа эзэмшигч болон компани. Энэ ямар тохиолдолд гарч ирээд юм гэхээр компаниг өртөө байгаад идэг. Шүүгийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулахаар компани дээр нь дансанд мөнгө байхгүй бол за хувьцаа эзэмшигч болон компани хөрөнгө зааглагдсан уу гэдгийг шалгаж байгаа. Зааглагдаагүй гэдэг нь нөгөө цангийн тайлан, орлого зарлагын гүйлгээнүүдийг хараад за холилдсон байна гэж үзвэл нөгөө хувьцаа эзэмшигч нарын бүгднгийнх нь дансыг битэмжлээд ингээд компани өрийг төлгээд хувьцаа эзэмшигч нарын хувийн хөрөнгө рүү орж шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулдаг. Ийм болчиход байгаа. Тэгэхээр нөгөө хөрөнгөө зааглах, компаниас авж байгаа өглөөг авлагын бүртгэлүүдэд зөв хийх, зориулт нь тодорхой байх гэдэг энэ бол өөрөө аюул чухал болчиход байгаа. Тэгэхээр эхлэн бодогч нар, хуульч нар, хувьцаа эзэмшигч, гүйцэтгэх захирлаар энэ дээр бол аюул хариуцлагатай хандах хэрэгтэй. Сүүлийн үед бол компани тухай хуулийн 9-р зүйлийн 5 зааснаар бол шүүхтэр
болон шүүгийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад бол маш олон юм аргаанууд бол гардаг болсон. Хөрөнгөө зааглах гэхлээр одоо хувьцаа эзэмшигч тухайн мэдээж би өөрийнх нь л одоо хөрөнгө эзэн тэр бизнесийн эзэн юм чинь бизнес нь хүнд сорилттой тулгараад мөнгөний санхүүжилт хэрэгтэй үед бол өөрөөсөө мэдээж гараа сунгах нь бол зөвлөх. Тэгэхээр одоо магадгүй тэр тохиолдолд өөрөөсөө оруулж байгаа мөнгөө хувьцаа эзэмшигч өөрөө компани руугаа оруулахдаа зээл гэдэг байдлаар ч юм уу оруулах хэрэгтэй гэсэн үг үү? Тий. За буцаагаад компаниас ямар нэгэн мөнгө авж штэ. Зээлээ буцааж авж байгаа юм уу? Утга нь тодорхой байх хэрэгтэй. За хоёрдугаар зүгээр ямар нэгэн ийм компани үйл ажиллагаанд зориулаад авж байгаа бол тэр нь тушаал шийдвэртэй тодорхой баримттай ингээд бүртгэгдээд явж явах хэрэгтэй. Тэгэхээр юугээр мөнгөний зориулт болгон дээр баримт үлдээ. Зээл авж байгаа бол зээлийн гэрээ гэж хий. Хувьцаа эзэмшигчдийн хурлаараа шийдий. За хувьцаа эзэмшигч болдод 100 сая төгрөгийн зээл олгоё гэвэл хувьцаа эзэмшигчдийн хурлаараа шийддэг. Тэрэн дээрээ гэрээ хийгээд заамаа гэд өгдөг. Тэрийгэ санхүүгийн тайлан дээрээ авлага талдаа бүртгэдэг. За хувьцаа эзэмшигчээс ямар нэгэн байдлаар зээл өгөөд компанид өгж байгаа бол тэрийг нь үр төлбөр талдаа бүртгээд за буцаагаад өгөх юм биш үү гэд хоорондоо гэрээ хийдэг. Тэгэхээр энэ санхүүгийн эхлэн бодох бүртгэлийн хувьд чухал болчиход байгаа. Хоёрдугаар нь хуультайгаа л бас холбогдоод ирж байна. Тэгээ хоёулаа нөгөө нэг юм хувьцаа эзэмшигчэд гүйцэтгэх захирал гэл ингээд ярангуут мэдээж энэ та бүхэн яриаг болвол зүгээр бас энгийн иргэд зөвхөн бизнес эрхлээгүй бизнес эрхлэх гэж байгаа дөнгөж магадгүй гоё залуучууд ч гэсэн үзэж байгаа. Тэгэхээр маш хүнд сонсогдож магадгүй те юу вэ одоо өнөөдөр чи би бизнес эхлэхэд ямар ч бизнесээ эхлүүлэх нь чухал байгаа болохоос биш юун тэр гүйцэтгэх захирал хувьцаа эзэмших тэгж байгаа учир нь олдох байлгүй те би одоо батата насаараа найзууд те бата намайг арайч одоо хуурчихгүй тэгэл бид хоёр уучраа олон л эзтэй гэл. Тиймэрхүү өнцгөөс ч гэсэн харж иж болох юм. Тэр ер нь та зөвөр яг энэ чиглэл дээр ажиллаж байгаа хүний хувьд бас нэг сонгодог кейс ийм учраас бит хоёр энийг яриад байгаа шүү. Тэ? Одоо яг ингээ гүйцэтгэх захирал болон хувьцаа эзэмшигчтэй холбоотойгоор ийм одоо асуудал бас үүсдэг ээ. Тэгээ энэ нь нэг ч тийм том бизнес биш. Бас ингээд ер нь жижиг дунд бизнес дээр хүртэл ийм байдаг шүү гэдэг тийм бас нэг классик жишээ кейс хэлж өгч болох уу? За жижиг компани байсан. Тэгээд 100% хувьцаа эзэмшигчтэй. Олон жилийн өмнө нэг байгууллагаас зээл авсан. Тэгээд зээлийн төлөх шийдвэр шүүхээс гарсан. За зээл аваад ер нь бол зээлээ төлөөгүй тэгээд төлөх шийдвэр гарсан. Тэгээд компани данснаас тэрийг гаргуулъя, хөрөнгөнөөс гаргуулъя гэхээр компани дансанд мөнгө авахгүй. Өөрийн гэсэн хөрөнгө авахгүй. За урд нь авсан тэр зээлийн бол зарцуулалт нь бас тодорхой биш. Яг компани үйл ажиллагаанд зарцуулсан юм уу? Хувьдаа зарцуулсан юм уу? Тэр мөнгө нь хаашаа явчих гэдэг нь өөрөө тодорхой биш. Жишээлбэл ийм худалдаа авалт хийсэн, энэ нь бол ингээ компанидаа зориулагдаад ингээд алга болсон гэж санхүүгийн тайлан, татврын тайлангууд нь бас ингээд тодорхой биш. Одоо нэг үйл ажиллагаа явуулаагүй буюу одоо X тайлан гэж ярьдаг. Ингээд гаргацсан. Олон жилийн өмнө 2010 оны үе. Тэгээд шүүгийн шийдвэр гүйцэтгэх байгууллага яасан гэхээр хувьцаа эзэмшиж та энийг төлөө гэсэн. Тэгээд төлөөгөө компани нөгөө хөрөнгөч нь яаж зааглагц энэ мөнгө хайцсан бэ? Тэрнийхээ тайлбар баримтуудаа өгөө гэсэн. Тэгээд тэрийг бас өгөө орхицсон. Нэг өдөр дансыг битэмжлээд дансанд байгаа мөнгийг ингээд татаад авцсан. За ингээд хувийнхан дансан. Тийм, хувийнхан дансан. Ингээд шүүхэд хандсан. Шүүхээр маргаан үүсээд явж байхад за ингээд зааглагдсан. Энэ мөнгийг би хувьдаа зарцуулаагүй. Энэ компани үйл ажиллагаанд ингээд зориулагдаад ингээд алга олсоо гэсэн. Баримт нь хаана байгаа юм бэ гэж шүүх асуу шүү дээ. Тэгээ баримт гаргаж өгч чадаагүй. Ингээд шүүгийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаас хувьцаа эзэмшигчийн данснаас одоо энэ 30 сая төгрөгийг зүв байна гаргуулсан зүв байна гэдэг ингээд шүүх шийдсэн. Нөгөө түрүүний миний ярианд дуртаад байгаа нөгөө хөрөнгө заагалсан уу одоо энэ хувьцаа эзэмшигч болон компани хөрөнгө ямар байдлаар ингээд зарцуулагдаад байгаа яаж бүртгэгдээд байгаа гэдэг чухал гэдэг маань өөрөө тийм байна.
Надад бас нэг тийм кейс байна. Тэгээ энэ дэр бас ярилцвал илүү ойлгомжтой тал талын бас мэдээллүүдийг нэлээсээ хөгжүүлэх юм болов уу гэж бодож байна. Тэгээ би эргэн энэ тий намхай 4-5 жилийн өмнө бизнес эхлүүлжээ. Тухайд бас л одоо дэврүүн байж тэгээд яг хоо зур тэр бол яг анхны хуулийн этикет дээр үүсгэн байгуулсан одоо бизнес байсан. Тэгээд үйл ажиллагаа нэг 2 жил ер нь 2-3 жил орчим явсан. 3 жил сүүлийн жил бол нэлээ асуудал ихтэй явсан гэсэн үг. Эхний 1-2 жил бол ерөөхдөө ингээд явсан. За энэ дэр ямар кейсүүд байгаа гэхээр би бол ингээд ерөөсөө өөрөө хувьцаа эзэмшигч нь өөрөө гүйцэтгэх захирал нь өөрөө л одоо нэг төрөний ярьдаг кейсээр бизнесээ эхлүүлсэн. Тэгэл өөрөөсөө байнгын мөнгө хэрэгтэй болонгууд л оруулаа л идэг. Хувьсаа л компанийнхаа данс руу оруулаад бүх юм хийсэн. Тэгээ одоо сүүлдээ бол 10 бараг 20-од ажилтнтай бол бүгдийн цалинжуулаад бла бла зөндөө юмнууд хийж. Тэгээ эцэст нь хараад үзэхлээр шууд томилол яриа тэ. Эцэст нь хараад үзэхлээр нийтдээ нэг 500 гаруй сая төгрөг ингээд хийцэн ба. Багаар цутгасаар агаад. Одоо нэг юм хэлэл баг нэг ширээ хэрэг олонгууд л хийж байгаа. Нэг сандал хэрэг олонгууд л хийж байгаа шүү дээ. Эсвэл нэг маркетинг ажил хийх олонгууд л хийж. Тэгээ энэ хугацаанд явцын дунд бас манайх үйл ажиллагаа өгшөд сайжруулах хэрэгцээ гарсан учраас ер нь бол технологийн төсөл байсан. Тэгээд асрын хөрөнгө оруулалт хэрэгтэй байсан. Хөрөнгө оруулагч орж ирсэн нэг 100 гаруй сая төгрөгөн дээр. Тэгээд тухайд компанийн санхүү эдийн засаг хүнд байсан учраас хичнээн одоо би өөрөө 4-500 оруулсан байж байгаа ч гэсэн тэгэл 40% өгчээсэн л та. Тэгээд 40% өгсөн 2 хувьцаа эзэмшигчтэй болсон. Компани явсан. Стил дахиад нөгөө нэг хөрөнгө оруулалт хангалтгүй учраас зогссон бидний үйл ажиллагаа сүултээ. Тэгээд тэнд зогсоход бол маш олон зүйлтэй зогсож байгаа. Цалингийн өрөөттэй зогсож байгаа. Ч одоо яг л нийтлэг л одоо бизнес эрхлэгч нарт тулгамддаг асуудал. Нийгмийн даатгал, татварын өрөөттэй зогсож байгаа. Тэгээ өөр компаниудаа одоо байгуулсан зарим гэрээт ажлууд бас гүйцэтгэж дуусаагүй зогсож байгаа. Дээрэс нь бас нэмэлтээр одоо зээл би хүртэл ингээд сүүл руугаа тэгэл яг л хувьцаа эзэмшигч юм чи хувьдаа хүртэл зээл аваад хийгээдсэн ба. Тэр ч одоо тэр хүртэл өрнүүд байж. Тэгээ ийм байдлаар зогсож байсан. Эцсийн дүндээ яг энэ зогсох үед яг тэгээд миний бас нөө хөрөнгө оруулалт авч исэн хүмүүс бас л нөгөө түрүүний хэлдгээр ойрын хүн учраас хамаагүй тэр одоо хөрөнгө оруулагчдаа хатуурах чадахгүй. Тэгэл за окей. Одоо энэ үүссэн нөхцөл байдлын юмнуудыг би өөрөө хувьдаа ингээд бүгдийг зохицуулъя гэдэг байдлаар 60% хувьцаа эзэмшигчтэй одоо хувьцаа эзэмшигч бүх өрүүдээ нухалж байгаа байхгүй. Одоо бүх зардал бла юмнууд. Тэгээ эргээгээд нөгөө 100 гаруй сая төгрөгийн одоо хувьцаа худалдаж аваад хөрөнгө оруулалт хийсэн хүнийхээ тухайн хөрөнгө оруулалтыг хүртэл буцааж өгөх ийм нөхцөл дээр. Үндсэндээ бол бүх ачаа миний норн дээр ирж байгаа. Тэгээ энэ ер нь яг зөв тогтолцоо юм уу, зөв зарчим юм уу? Эсвэл би өөрөөр явах арга барил ер нь байсан уу? Одоо би бол тухайд бодоод үзэхлээр за ижил хувьцаа эзэмшигч юм чинь компани асуудалд ороод таны түрүүний хэлж байгаа компани өөртөө л бол бүх хувьцаа эзэмшигч нар хамт одоо үүрэг хариуцлага хүлээх ёстой юм шиг байна. Зээлийн хөрөнгө оруулалтын зарцуулалт ч юм уу бүх юмнууд бол тодорхой байж байгаа шүү дээ. Цалин болсон, тоног төхөөрөмж авсан, бла бла бүх юмнууд ил тод байж. Ийм ер нь кейсүүд бас байдаг болоо гэж боддог. За нэгдүгээрт та 40% хувьцаагаа заарах байсан. Одоо оруулаад байгаа мөнгө шүү дээ. Тийм. Та заарлаа. Тодорхой юм мөнгөнд үнэтэй. За компанид оруулаад байгаа нэг хөрөнгө оруулалт гэж яриад байгаа шүү дээ. За ингээд магадгүй за 100 сая байлаа гэхэд та хувьцаагаа 40 сая төгрөгөөр худалдаад та 40 сая төгрөг өөрийнхөө карманд авах хэрэгтэй. Компанид биш. Өөртөө гэсэн үг. Та хувьцаагаа зарж байна. Яа тэгвэл би өөрөө 100%-ийн 40%-ийг зарж. За компанид хөрөнгө оруулалт хэрэгтэй боллоо гэхэд тэрийг зээл хэлбэрээр өгж байгаа юм. Эсвэл бүр дөрмийн санд оруулаад за маань компанид гэж өгж байгаа юм. Гэдэг чинь өөрөө чухал. Тэгэхээр нөгөө 60 сая төгрөгийн тухайд ярих жишээлбэл 60 сая төгрөгийг дөрмийн санд оруулж авал дөрмийн сангаа өсгөөд ингээд тэрийг албасаар дөрмөндөө тусгаад баталгаажвал компани дөрмийн санг ингээд. За ингээд тэр дөрмийн сандаа орсон мөнгө чинь ингээд компани үйл ажиллагаанд зарцуулагдсан бол та
60% хөвчөө эзэмшийн хувьд нөгөө хүний оруулсан 60 сая төгрөгийг буцааж өгөх хүлээхгүй нэгдүгээрт. За энэ хүн бас энэ компани үйл ажиллагаанд зориулаад зээл хэлбэрээр өгж байгаа бол компани ингээд үйл ажиллагаа явах боломжгүй болчихлоо шүү дээ. Ашиггүй ажилт хэдий. Дампуурах дээр тулчаад тэн гэсэн үг. Энэ тохиолдолд бас та нөгөө 60% хөвчөө эзэмшижсэнараа хариуцлага хүлээхгүй байхгүй. За ингээд ашиггүй боллоо гэхэд энэ 60 сая төгрөгийг оруулсан хүн танаас биш компаниас тэр 60 сая төгрөгөө нэхэмжлэх хэрэгтэй хуулиар. Яг тэр таны хувийн даасан тэр мөнгийг өгөөгүй. Та тэр мөнгийг зарцуулаагүй учраас тэгэхээр компани ашиггүй ажиллаад байгаа учраас тэр эрсдлийг хувьцаа эзэмшиж мөнгө өгсөн хүн хүлээх ёстой гэж хараад байгаа. За тэгээд дээр нь юу гэхээр тэр хувьцаа эзэмших юу гэхээр танай компанийг судлах ёстой. Хэдэн төгрөгний хөрөнгөтэй, хэдэн төгрөгний заардалтай, хэдэн төгрөгний өглөгтэй байгаа, зээлтэй байгаа. Тэгэхээр би ямар бизнест хөрөнгө оруулаад байгаа, ямар эрсдэлтэй байгаа компани хувьцаа худалдаж авч байгаа гэдгийг судлах хэрэгтэй. Энийг хуульчид, нэгтлэн бодогч, аудитор хүмүүс хийдэг. Манай хуулийн фирмд тодорхой бизнес эрхлэгчийн хөрөнгө оруулдаг хүмүүс хувьцаа худалдаж авахын өмнө хуулийн дүгнэлт гаргадаг. Энэ компанид ямар эрсдэл вэ? Хуулийн талаас. Шүүгэн шийдвэрийн дагуу төлөх төлбөр, татвар, нийгэм даатгал, бусдаа байгуулсан гэрээ хилцэл, цанхүүгийн тайлан дээр байгаа үр төлбөр. За бүх дансыг авч үздэг бид нар. Хаанаас эдэн төгрөгийн орлого орж ирсэн, хинээс ямар зээл авсан, ямар одоо зээлийн гэрээ хийгдсэн, ямар үүрэг хариуцлага хүлээсэн. Тэгээд ингээд бүх бичиг баримтыг татаж авч үзээд юу гэхээр за ийм үр төлбөртэй байна, ийм эрсдэлтэй гэрээнүүд хийгдсэн байна. Санхүүгийн хувьд бол ийм хариуцлага хүлээхээр байна. Хуулийн хувьд л ийм байна. Жишээлбэл тухайн бизнес өөрөө тодорхой зөвшөөрлөлтөөр ингээд явдаг бол тэр зөвшөөрөл нь өөрөө хүчин төгөлдөр юм уу? Тодорхой цуслагдах үндэслүүд байгаа юм уу, байхгүй юм уу гэдэг. Ингээд хуулийн төгөлд гаргадаг. Санхүү талаасаа аудиторууд, нэгтлэн бодогч нар ажилдаг. Ингээд эдгээр бас дүгнэлтээ гаргадаг. Тэгжиж хөрөнгө оруулдаг. Энд бол та 100 сая төгрөг оруулж гин үү, тэрүүн төгрөг оруулж гин үү гэдгээс үл хамааран ер нь бол би хувьцаа худалдаж авах гэж байгаа, хөрөнгө оруулах гэж байгаа хүмүүст бол тухайн компани хуулийн дүгнэлт заавал гаргуулдаг байх хэрэгтэй. Санхүү мэддэг хүн нь бол санхүүгийн байдлыг бас шалгах ёстой. Одоо бид нар маш тодорхой баримтан дээр ажиллах боломжтой бас юу гэхээр бүх мөнгөнгүүлгээ дансаар явж гин, хэдэн жилээр чамаагүй бид нар банкнаас гаргуулж авч болж гин, төрийн бүх шатны байгууллагаас лавлгаа авч болж гин, компани өөрийнх нь архиваас нь бүх бичиг баримтыг татаж авч үзэж болж гин. Ер нь бол том жижиг айлч бизнес хөрөнгө оруулж хувьцаа худалдаж авч байгаа бол заавал дүгнэлт гаргах хэрэгтэй. Хуулийн дүгнэлт гаргаж байгаа хуулийн фирмүүд, хуульч нар бол хуулиараа хууль нийцүүлээд үнэн зөв баримтын хүрээнд дүгнэлт гаргаж өгдөг. Эргээд буруу дүгнэлт гаргаснаас болж одоо тухайн үйлчлүүлэгч буюу хувьцаа худалдаж авах гэж байгаа хүнд эрсдэл үүсэх юм бол энийг бас хүлээдэг. Ийм л байгаа. Тэгэхээр гадаадын хөрөнгө оруулагч нар, Монголын энэ том бизнес хийж байгаа хүмүүс бол бүгд хуулийн фирмүүд, энэ аудитын компаниудаа бол энэ ажлуудыг даатгаад энэ хувьцааг авах уу, хөрөнгө оруулах уугүй юу гэдгийг шийддэг болсон. Тэнгүүт тэгэлгүй яг одоо яг хувьцаа эзэмших талаас бол мэдээж эрсдлээ өөрөө тооцоод хараад тэгээд оруулсан одоо хөрөнгөө өсгөх эсвэл бол магадгүй тэр чигт нь бүр алдах тэр эрсдэл бол өөрт нь байгаа гэдгийг ухамсарлах нь зөв байж байгаа. Нөгөө талд дахиад нэг юм байгаа нь татвар. Нийгмийн даатгал тэгээд татвар байж байгаа шүү дээ. Энэ дэр би зүгээр нэг хардаг юм. Яг л ийм жижиг бизнесүүд илүү магадгүй том бизнесүүд ч гэсэн тулгарчлаа. Тэгтээ том бизнесүүдэд арай гайгүй баг. Юу гэхээр нийгмийн даатгал татварын өөр төлөгддөггүй компаниас. Компаниас төлөгдөхгүй байгаад ирэхлээр нь шууд дансыг битүүмжлээд авчдаг. Тэгээд данс битүүмжилсэн компани яах ёстой вэ гэхээр чи одоо дансаа ашиглаж чадахгүй юм чи орлого оруулж чадахгүй нэ тэ үйл ажиллагаа яг нөө урсгалаараа одоо явж чадахгүй нь шүү дээ. Одоо магадгүй
дансан тодорхой хэмжээнд орлого орж ирээд орж ирсэн орлогоосоо зарлага гаргаж иж ашиг гаргах хэрэгтэй байгаад байна шүү дээ. Гэтэл орж ирж байгаа орлогыг шууд хамаад авчна гэхлээр чи нөгөө яг үйлчлэгээгээ ч юм уу үзүүлж чадахгүй болчихно компани өөрөө тухайн харилцагчтай. Тэгэхээр ер нь яг эндээс гацаа төөрөгдөл эхэлт юм болоо гэж боддог. Данс битүүмжилждэг компани үйл ажиллагаа явж өрөө барагдуулах нөхцөл байдал удаашрдаг. Эргээгээд шууд хувьцаа эзэмшигчийн халаас руу орж эхэлдэг. Хувьцаа эзэмшигч л одоо энийг ямар нэгэн байдлаар үр төлбөрөө өөрөөсөө барагдуулж компанийнхаа дансыг л нээхгүй болвол үйл ажиллагаа явахгүй хэцүү болчихлоо шүү дээ. Тэр энэ дээр одоо та түрүүн бас нэг татврын мэрэгсэн гэж явж байгаа. Тэгэхээр энэ дээр юу н та юу гэж хардیں۔ Энэ юу н зөв юм уу? Тэгэл дансын юу юуг битүүмжлээ хайчдаг. Энэ 20 оны татврын шинжилэл гэж яваад ингээд туйлуудаа баталсан. Тэгээ энэ өрөөнд татврын усын байцаагч нар айгүй том эрх мэдэлтэй болсон. Банкудад мэдээлэл өгөөл ингээд татдаг. Банкуд ч гэсэн дэрийг биелүүлэх үүрэгтэй. Ийм болч таа. Яг энэ нөгөө тайлаг гэсэн дүнгэрэлтэй. Тэгэхээр энэ бол хуулиар хугацаатай татвар төлөх, энэ хугацаанд төлөхгүй бол ингээд албалгын арга хэмжээнүүд аваад эхэлдэг. Энэ эрхийг өгсөн. Гэтэ энэ дээр бол юу гэж хардаг гэхээр манай зах зээл өөрөө жижиг юм байна шүү дээ. Бид нар ингээд бизнес ингээд мөнгөн эргэлт ингээд бизнес яваал тэгэл тэр мөнгө нь явж иж ингээд орлого олоод ингээд тэгээд ингээд хаагаад эхлэнгүүт нь юу гэхээр байгууллага үйл ажиллагаагаас доолдож эхэлж байгаа. Наад захын зүгээр нэг ресторан байлаа гэхэд өдөртмийнхаа бараа таваараач татчих чадахгүй шүү дээ. Тэгэл нөгөө хөвгний данс руу ороод ингээд орлого зарлага нь тэрүүгээр эргэлдээд байгаа. Тэг эргээгээд бараг нөө татвараас гадуурх юм ийм руу түлхэж байгаа. Тэгэхээр яг гоо татвар энэ бол өөрөө татврын хувь хэмжээ өөрөө өндөр байгаатай л холбоотой л гэж би хардаг байхгүй. Тэг түрүүний би ярианы амын ихэнд хэлсэн. Бид нар нийтээрээ татвар төлдөг болъё. Тэгэд нийт аж ахуй эрхэлж байгаа том жижиг гэлтгүй бүгдээрээ төлдөг болчихъя. Тэгэд одоо ингээл нарамдуул зах дээр байгаа 10 лангуу ажилуулдаг хүн татвар төлөхгүй байлаа гэж бодоход тэр төлөхгүй байгаа хэсэг буюу одоо тэнд байгаа нэг 30 сая гэж бодъё л тэр хүний нийт жилдээ төлөх татвар нь. Тэр 30 сая төгрөгийн орлого төсвийн дансанд орж явах юм бол ингээд энд байгаа бас нэг аж ахуй нэгжигээ хааж боогоол ингээд ах шаардлага үүсэхгүй байхгүй. Тэгэхээр татврын алба бол мэдээж хуулийнхаа өрөөнд л ажиллаж байгаа. Тэр нь өөрөө өнөөдрийн бидний хууль эрх зүйн орчин өөрөө тийм байгаад. Тэгэхээр их хурлаас батлахдаа энэ хуулиуд дээр бол юу гэхээр бид нар нийт хард иргэдээс татвар авдаг бол бизнес эрхэлж байгаа. Тэр нь нөгөө мэдээж нөгөө эмзэг бүлэг тэгэл хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсээ хөнгөлөг чөлөөлөх юмнууд нь бол явна. За дээр нь ингээд тодорхой ийм төрлийн бизнесүүдийг чөлөөлдөг хөнгөлтүүд нь явдаг. Жишээлбэл ингээд хувь хүмүүс төр гэж ярихад ийм шүү дээ. Ингээд нэг хүн жишээлбэл ойдлогод ажилладаг байлаа гэхэд нөгөө шатлаараа ингээд өндөр татвар төлөөл тэр хүний ингээд 14 хоног ингээд бүтэн байхгүй шүү дээ. Уртын хэлжээр явхад. Тэгээд ар гэрт үлдэж байгаа хүн яах вэ? Нэг хүн ингээд хүүхдүүдэд харж ийн ажил хийхгүй байна. Тэгэл тэгтэл энэ хүн эсвэл нэг юм царын нэг 2 сая төгрөгийн цалинтай байлаа гэхэд тэр хүнээс яг адилхан ингээл нөгөө 10% аваад ингээл явдаг. Тэгээ зарим орнуудад яадаг гэхээр ингээд гэр бүлээр нь ингээд орлогуудыг яагаад нэгтгэхэд нэг татвар ногдох орлогоо тодорхойлоод тэндээс нөгөө зарим хасагдах зардлууд гэж байгаа шүү дээ. Жишээлбэл хүүхдийн боловсрол зориулж байгаа, эрүүл мэндийн үйлчилгээнд зориулж байгаа ингээд хасаад тэгээ үлдсэн дүнгээс нь бид нар ингээд татвар төлдөг юм руу явахгүй бол тэр өөрөө нөгөө татварыг ингээ хурааж яах гэдэг байдлаараа бид нар алхам тутамдаа татвар төлж байна. Ингээд цалингаасаа нэг 10% төлчихөж байна. Тэгэл дахиад дэлгүүрээс хүнсээ авахд дахиад 10% ингээд төлөөд яваад байгаа. Тэгэхээр бид нар
боловсрол эрүүл мэндийн үйлчлэгэнд гарч байгаа зарлуудаа ядаж бид нар хувийн орлогын татвар ноогдох орлогоос хасаад тэр хасан дүнгөөсөө тайлагддаг. Одоо яг төлж явж байгаа жилийн эцэст ядаж буцаан олголт авдаг ч гэдэм үү. Иймэр бол одоо явахгүй бол одоо энэ 10%-аараа яваадах юм бол алстаа нөгөө зайс хийх гэдэг үйлдэл рүү алч түлхээдийн л гэж хараад байна. Энэ бол нөгөө их хурлын л шийдэх асуудал. Тэгэхээр бодит байдал дээр бусд орнууд яаж ийн гэдэг. Тэр төсвийн одоо орлогоо бүрдүүлэх нь зөв. Гэхдээ энэ орлогыг бүрдүүлж ийн гэд хэсэг бүлэг иргэдэд хэсэг бүлэг аж ахуйн нэгжүүдэд ачаал өгөөд ах юм бол энэ өөрөө нөгөө эргээд буруу юм бол түлхэхээр л харагдаад байна. Түрүүн хоёлоо бас хувьцаа ер нь худалдах эсвэл худалдаа авах талын яриануудыг бол нэлээд хүндэтсэн. Гэхдээ ер нь татвар нэгэнт ярьж байгаа юм чи хувьцаа ер нь худалдаа авахд татвар төлөх ёстой баг. Тэгээ тэр нь ямар хөө байдаг лээ. За нэгдүгээрт бол энэ нөгөө эрх борлуулсны орлогын албан татвар гэд ногдуулдаг. Тэгээд 10% ногдуулж байгаа. Тэгээд анх худалдаж авахд гаргасан зардал нь хэдэн төгрөгийн тэндээс хасан дүнгээс ингээд ногдуулдаг. За ямар төрлийн хувьцаа шилжихэд татварын албаны тодорхойлолтууд шаарддаг гэхээр ашигт малтмалын тусгай зөвшөөрлөлт аж ахуйн нэгжүүд за газар эзэмших болон ашиглах эрхийн гэрчлэгээтэй аж ахуйн нэгжүүдийн хувьцаа шилжихэд заавал татврын төлөвлөж ингэж шилжүүлдэг. За бусад одоо бизнесүүдийн татварыг одоо нөгөө хувьцааг шилжүүлэхэд татвар төлсөн баримтыг бол улсын бүртгэлийн байгуул бол шаардахгүй байгаа. Тэгэхээр энэ бол 10% татвар бол төлөгддөг. Зарим одоо тохиолдолд үнийн дүнгээ багасгаад ингээд шилжүүлдэг ингээд буцаагаад нөгөө дүр үзүүлээд одоо баг дүн тавьж өгөөд тэгээд тэрнтэй холбоотойгоор одоо хэсэг хугацааны дараа нөгөө баг дүнгээр гэрээ ийцэм чинь нөгөө хүмүүс маань буцааж авъя боллоо гэд ингээд маргаан гардаг. Тэгэхээр яг энэ хувьцаа худалдуулалт авах дээр бол бодит дүнгээрээ үнэн зөвөөр нь гэрээгээ хийгээд нөгөө хүнээр худалдаж байгаа хүн нь бол татвараа яг хуулийнхаа дагуу төлөөд явах нь зөв. За газар ашигт малтмалын тухайд бол аль өндөр дүнгээр нь татвар ногдуулж байгаа. Жишээлбэл ашигт малтмалын тусгай зөвшөөрлөлтөй байлаа гэхэд тэр хувьцааг 1 тэрбумаар да зарж байгаа хэдий ч нөөц нь магадгүй 5 тэрбум 10 тэрбум байх юм бол нөөцийн дүнгээр боддог. Тэгэхээр энэ ашигт малтмал дээр тийм ялгаатай. Газар дээр бол ингээд гэр бүлийн гишүүд хоорондоо одоо аав ээж нь за ингээд хүүхдтэй ингээд бэлгэлж гинэ гэдэг нэг газартаа үл хөдлөх хөрөнгөтэй энэ компани ингээд шилжүүлэх тохиолдлууд гардаг. Тэгэхээр энэ тохиолдолд бас ингээд газрын нийт үнэлгээнээс нь тооцож татвар ногдвол. Одоо газрын яг зөөр үнэлгээний хувьд бол өндөр болцсон. Тэгэхээр энэ тохиолдолд яах вэ гэхээр энэ татварын талаар бол бас хуульчаас зөвлөгөө авах хэрэгтэй. Татварын одоо хувьцааг хуваа шилжүүлэх замаар ингээд тодорхой хугацааны ингээд тогтоосон хугацаанууд байгаа. Энэ дотроо ингээд хуваа шилжүүлэх замаар тэр газрын эрх борлуулсны юм татвартай холбоотойгоор ингээд тодорхой хувь хэмжээнүүдийг бууруулад зарим тохиолдолд ингээд чөлөөлөгдөх юм боломжууд байгаа. Тэрийгээ бол яг хуульчдаас сайн зөвлөгөө аваад ингээд шилжүүлэх хэрэгтэй. Тэгээ зарим тохиолдолд нөгөө хуулийн мэдлэггүй улмаас ингээд тухайн үед гэр бүлийн гишүүд хоорондоо газрын гэрчлэгээтэй ийм компаниудыг шилжүүлээд тэгээ өндөр татвар төлж исэн тохиолдол ч байдаг. Тэгэхээр татвар өндөр байна л гэж тэр хүмүүс гомдод идэг. Зарим нь бол хөнгөлөх чөлөөлөх зохисуултуудаа бас мэдхгүй тохиолдолс болоод бас өндөр төлөх гэдэг юм байдаг. Тэгэхээр нэгэнд хийгдсэн гэрээний хүрээнд хэдэн хүн шилжиж орж ирж байгаа тэр баримтууд дээр үндэслэж татварын алба бол татвараа ногдуулна шүү дээ. Тэгэхээр татварын мэргэжлийн зөвлөхүүд гэж байдаг.
татвар чиглэлээр мэрэгсэн хуульч нар байгаа. Бизнесийн чиглэлээр зөвлөгөө өгдөг хуульч нар бол бүгдийн талаар бол зөвлөгөө өгдөг. Тэгэхээр яг ийм би бол хөвдөө ингэж хардаг. Яг мэрэгжлийн хүмүүсээс нь зөвлөгөө авдаг бэ яа л гэж байгаа. Тэглэх баг тэр та бас хэлж байгаа газар шилжүүлэхтэй холбоотой. Тэгэнгүүт ер нь одоо газраа бас зарах гэж байгаа нөгөө талдаа газар худалдаж авах гэж байгаа юм кейс үзэндээ байгаа. Тэгээд яг энэ процесс дээр нөгөө татварын асуудал хөндөгдөөд ирэнгүүт компанитай шилжүүлээд авчна. Яг газар авах гэж байгаад компани авчдаг шүү дээ тийм. Гэтэл татвар бол яг зүгээр дангаар нь газар худалдаад авсан ч компанитай газар авсан ч ижил хувь хэмжээтэй байдаг гэж ойлгосон. Тэр энэ дээр бас та нэг хүмүүсийн нийтлэг гаргаад байгаа алдаа юу юм бэ? Эргээгээд эн чинь компанитай худалдаад авчихлаар чинь тэр компани хэдэн жилийн түүхтэй яасан ингээл одоо бас өөр түүх дагалдаад ирж байна гэсэн үг үстэй. Тий. Нэгдүгээрт нөгөө газар эзэмших ашиглах эрх гэд хоёр төрлийн эрх байгаад идэг. Тий. За ингээд эзэмших нь бол яг Монгол Улсын аж ахуйн нэгжүүд эзэмшиж байгаа. Өөрөөр хэлбэл хувьцаа эзэмших нь Монгол Улсын аж ахуйн нэгж эсвэл Монгол Улсын иргэн байвал. За гадаадын хөрөнгө оруулалттай компани байх юм бол ашиглах хэрэгтэй. Тэгээд тэр газраа зарах зорилготой байгааддаг. Тэгээд тийхийн тулд хувьцаагаа шилжүүлэх хэрэгтэй. Компани хувьцаа эзэмших эрхийг шилжүүлж байгаа. Тэгээ энэ тохиолдолд яадаг гэхээр нэгдүгээр нөгөө удаан хугацаанд ингээ ашиглаагүй ингээ хоосон газрууд өгөх гэдэг. Нөгөө газрын тухай хуулиараа хүндгөөс шалтгаангүйгээр 2 жил ашиглаагүй бол цуслах үндэслэл болдог. Газрын төлбөрөө хугацаанд төлөөгүй бол мөнгө цуслах үндэслэл болдог. Эсвэл анханасаа хууль тогтоом зөрчиж авсан ч гэдэм үү. Ингээд энэ нөгөө газар та холбоотой бүх эрсдлүүд дагаж орж ирж байгаа. Хувьцаа худалдаж аавна гэдэг маань өөрөө хувьцаа эзэмшигч чин та эрх үүргийг шилжүүлж авч байгаа гэсэн үг байна. За ингээд компани худалдаад авчлаа гэж бодъё. Компани эрх болон үүрэг бүгд дагаж орж ирж байгаа. Өнөөдөр би хувьцаа эзэмшиж байж болно. Маргааш болд дулмаач гэх юм уу ингээд шилжээд явж болно. Гэхдээ энэ компани гэдэг чинь хуулийн этгээд тантай гэрээ хийсэн бол хувьцаа эзэмших захирал хэн байхаас үл хамааран таны өмнө хариуцлага хүлээнэ. Тэгэхээр газрын аль бий үгээр за 2 жил ашиглаагүй байна. Танаа газар эзэмших ашиглах эрхийг тусалж байна. Төлбөрөө хугацаанд төлөөгүй байна гэж ингэж орж ирдэг. Тэгээд цуслагддаг, ингээд бөө маргаан гардаг ийм эрсдэлтэй. Тэгэхээр газар худалдаж авах зорилгоор нөгөө газар шилжүүлэх процессээс зайлсхийж ингээд хурдлуулах гэж ингээд хувьцаа худалдаж аваад ингээд компанитай шилжүүлж авсан тохиолдлууд бол нэлээд их байдаг. Тэгэхээр тэг шаардлагагүй л гэж би зөвлөмөр байна. Ягаад тэр татварын албанд хэдэн төгрөг нүртэй, хинтээ ямар гэрээ хийсэн ингээд зөндөө асуудлууд байна. За ингээд компанийн биш газар эзэмших эрхийг нь шилжүүлж авлаа гэхэд ойролцоогоор 2 сарын хугацаа шаарддаг байх. Тэгэхээр шилжүүлээд авчвал та шилжүүлж авснаас хойш үүрэг хариуцлага төрийн байгууллагатайгаа ярьж эхлэх байхгүй. Шинээр. Тий. Өмнөх үүрэг хариуцлага бол үүрэг хариуцлага мэдээж нөгөө төлбөр төлөгдсөн үү гэд мэдээж шилжүүлж авахдаа төлбөр бүх юмнуудаа хааж. За газрын албанаас ч гэсэн та нар 2 жил ашиглаагүй байна гэхэд за тухайн үед энэ хүчин төгөлдөр байна. Энэ хуулийн дагуу эзэмшиж байгаа гэж үзээд шилжүүлээд өгсөн. Одоо би энэс хойших асуудлаа ярья гэд төрийн байгууллагатайгаа харьцаж болж байгаа. Шүүхтэр ч гэсэн яг ийм тодорхой хугацааны дараа цуслах асуудалтай холбоотой гарсан шийдвэр төр ч гэсэн энэ шилжүүлээд өгсөн байна танах хүчин төгөлдөр гэж үзээд одоо тэр өмнө ашиглаагүйтай холбоотой асуудлыг бол одоо хүндэггүй гэж ингэ шийдчихсэн тохиолдол байдаг. Энэ өөрөө захиргааны ерөнхий хуулинд байдаг нөгөө ихтгэл хамгаалах төрд итгэж би шилжүүлж аваад шүү дээ. Түр надад эн чинь хүчин төгөлдөр байна чам шилжүүлж өгч гинэ гэд ингээд шийдвэр гаргаад өгсөн шүү дээ. Тэгэхээр энэ үрээнд явагддаг. Тэгэхээр ингээд эрсдэл чадандаа байгаад байгаас. Тэгэхээр энэ болгонд нөгөө мэрэгжлийн хүмүүсийн зөвлөгөө ялчгүй хэрэг болоод байгаа. Наач бол бас их сонирхолтой юм байна. Тэгвэл нөгөө тал дахиад нэг юм асуудал гарч ирж байна. Эзэмшигч нь дандаа хугацаатай яваад байгаа. 15 жилээр миний мэдгээр
15-аас 60 жил хүртэл өгч болдог хаа тийм. 15 жилийн хугацаа одоо яг ингээд газар эзэмших эрхийг шилжүүлэх процесс болох гэж байхад одоо би жишээлбэл нэг газар худалдаж авъя. Эзэмшигтэй компаниас өөрийнхөө компани дээр худалдаж авъя. Эсвэл өөрийнхөө хувь дээр ч юм уу мэдгүй. Жилийн дараа эзэмших нь дуусах гэж байна. Тэгээ энэ тохиолдолд ер нь эрсдлүүд үүсдэг. Одоо жишээлбэл эзэмших эрх сунгагдахгүй байх ч байт юм уу? Ер нь. За нэгдүгürt нөгөө сонгох хүсэлтийг газар эзэмших эрхийн гэрчлэгээний хугацаа дуусахаас 30 хоногийн өмнө гаргана. За 30 хоногоо хэтрүүлэх юм бол таны эрх шууд дуусахар болж ийн гэсэн үг. Шууд хураагдана. Тийм. Энэ хугацааг анхаарах хэрэгтэй. За хоёрдоорт энэ сунгуулахад бүрдүүлэх бичиг баримтууд байдаг. Энэ бичиг баримтуудаа бүгдийг бүрдүүл. Газрын төлбөр тооцоо бол бүгд ямар нэгэн үр төлбөргүй байх ёстой. За хоёрдоорт энэ байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хууль гэж байдаг. Ерөөсөө энэ газар эзэмшиж байгаа ямар нэгэн төсөл хэрэгжүүлж байгаа бол байгаль орчны ерөнхий үнэлгээ гэж хийдэг. Наривчсан үнэлгээ гэж бас хэлдэг. Тэгээ тэрүүгээрээ одоо юу гэдгийг танаа үйл ажиллагаан дээр ийм байгаль орчинд одоо сөргөөр нөлөөлөх ийм үйл ажиллагаанууд байна. Ийм ажлуудыг хийгээд тодорхой үүрэг даалгавар өгдөг. Тэр үүрэг даалгавруудаа биелтийг хангуулад хугацаанд нь хийгээд байгаль орчны асуудал хариуцсан байгууллагатайгаа дүгнүүлээд за ингээд үүргийн биелэлд хангалттай байна гэдэг тодорхойлтыг заавал авдаг. Тэгээд энэ хоёул заасан ингээд баримтууд чинь бүрэн бүртээд ирвэл сунгаад өгөөч гэдэг хүсэлтэд өгдөг. За ингээд нөгөө сүүлийн үед ингээд хот төлөвлөлт маань янз бүр болоод байна шүү дээ. Тэгэхээр таны эзэмшиж байгаа газар одоо өнөөдөр магадгүй хашаа байшингийн зориултаа хийж болно шүү дээ. За ингээд төлөвлөлтөн дээр яаж тусцсан юм? Дахиад сунгахтаа юу гэхээр нөгөө төлөвлөлттэйгээ таарж ийн үү гэдэг асуудал гарч ирнэ. Тэгэхээр та ямар нэгэн байдлаар хугацаанд өгсөн ийм газар жилжүүлж авч байгаа бол нөгөө хотын төлөвлөлттэйгээ сайн танилцах хэрэгтэй. Үнэхээр энэ цаашдаа яг энэ үйл ажиллагааны чиглэлээр нь ингээд зориултаар нь ашиглах боломжтой юм уу, боломжгүй юм уу? За хот энийг яаж зөвшөөрөх юм, зөвшөөрөхгүй юм. Үнэхээр яалтчгүй энэ чинь ингээд юм төлөвлөгдсөн байх юм бол нийслэл яг төлөвлөгөөгөө бариад энэ яг энэ зориултаар бид нар сунгах боломжгүй. Төлөвлөлт өөрөө за энэ газар тэдэн оны тэдэн сард дуусах юм байна. Тэр үед бол бид нар юм хийнэ гэд урдаар гарцсан байх хэвээр гэж ойлгож болох уу? Нийслэлийн одоо газар зохион байгуулалтын төлөвлөгөө гэж нэг гарч байгаа. Тэгээд дээр нь одоо энэ хотын ерөнхий төлөвлөгөө гэж бас байгаа. Тэгээд за зарим одоо ингээд хотын А бүсүүд гэж яриад байгаа. Эднэр дээр бол яг орон сууц нэмж барихгүй гэсэн. Орон сууцны зориултын газар эзэмшил тэгээ тэрийгэ заарна гэдээ яваад тийг зарууд бол зөндөө байдаг шүү дээ. Тэгэхээр тэнцээ дахиад орон сууцны зориултаагаар барилгын зөвшөөрөл авах уу гэдэг чи өөрөө айгүй эрсдэлтэй. Тэгэхээр энийг нөгөө бүр цогцоор нь ингээд судлаад тэг үнэхээр боломжтой гэж үзвэл шилжүүлж авах шаардлагатай. Тэгэхээр одоо зарим одоо манай дээр гэхэд нэг явж байгаа хэрэг байгаа. Анх бол орон сууцны зориултаагаар олгосон газар тэгээд энэ дээр иргэд байруулахгүй гэд ингээд сонх хаагаад байна гэд маргаад бид нар тэрэн дээр ажиллаж байгаа. Би сүүлийн 7-8 жил ажиллаж байгаа. Тэгээд хугацаанд дууссан маргааны явцад дахиад нийслэл сунх асуудлыг хилцсэн. Хэлцэгтээ одоо танаад орон сууцны зориултаар олох боломжгүй. Зогсоол ногоон байгууламжийн зориултаар өгье гэд ингээд шийдсэн. Энэ манай төлөвлөгөө өөрчлөгдсөн. Тодорхой хугацааны дараа энэ төлөвлөгөөний дагуу явна гэж ингээд ийм асуудлууд гардаг. Ийм бас маргаантай кейс. Ер нь бол ийм газар гэдэг өөрөө айгүй төвхтэй болчлоо шүү дээ. Харин Айгүй сайн судлах хэрэгтэй нөгөө барилгын инженер, дулааны инженер, энэ газар зохион байгуулалтын чиглэлээр, геодезийн чиглэлээр мэрэгсэн хүмүүсийг зөвлөгөө авах хэрэгтэй, ойлцтаас авах хэрэгтэй гэдэг. Ингээд зүгээр л нэг газар гэрчлэгийг нь хараад за болж ийн юм хийх юм байна гэдэг гэр нь хэцүү болчиход байгаа. тэр үнэлгээ бас байдаг тий одоо газрууд жишээлбэл яг энэ кадастр дээр хараа үзгэр энэ 200 хэдэн сая байна тэр юм байна гэд тэр бол цаанаас заагдсан бас норм стандарт үнэлгээ. Суур үнэлгээ гэж ойлгож байна. Суур үнэлгээ. Дуулуулааны анхны үн гэж тогтоодог. Тэгээд тэндээс одоо татвар
ноогдуулах хамгийн доод үн гэсэн үг. Тэгээ тэр үнээс хамаарат нөгөө жилийн газрын төлбөр бас гарч ирж байгаа. Тэгэхээр цаашдаа судлаж авах ч юм одоо хувийн ч юм уу байгууллага бол тэр суур үнэлгээг харж иж бас хэр бодиттой үнэлгээгээр газраа худалдаж авч ийн гэдгийг бас тооцох хэрэгтэй байна. Тэгээ зарж байгаа үн бас би хэдэн дүүрний татвар төлөх вэ гэдгийг бас тэр үгээр тооцох боломжтой гэсэн. Тэгвэл бас нэг илүү тодорхой асуулт. Газар эзэмшигтэй, дээр нь объекттай. Объект өмчлөгтэй. Тэгэхээр чи объект бол үнцэнтэй болоод байна шүү дээ. Илүү одоо хөрөнгө олчиж. За хугацаа сунгахгүй төлөвлөлтөнд орчиж. Магадгүй хоёлаа нэг ийм кейс байна гэж бодъё. За жил юм 2 жилийн дараа газар эзэмших нь дуусах гэж байгаа. Тэр газар эзэмших дуусах гэж байгаа ч гэсэн объекттай юм байна, өмчлөгтэй юм байна гэд тэр нөгөө саний таны ярьдаг тэр үр төлбөр бүх юм байхгүй окей байгаад ингээд худалдаад 8 хийчих. Би одоо худалдаад авчлаа тэр газрыг эзэмшигтэй, газар эзэмшигтэй дээрэс нь объектын өмчлөгтэй авчлаа. Тэгсэн чи яг 2 жилийн дараа ч юм уу 3 жилийн дараа за энэ ер нь л болохгүй нэ, сунгахгүй нэ болоо авчлаа эзэмшгийг. За энэ тохиолдолд бол мэдээж тэнцээ өмчийн объект байгаа юм чинь. Өмчийн объекттой дүүц хүч үнэлгээний өөр зүйл улсаас санал болгох хэрэгтэй яадаг лээ. За энэ дээр яг сунгахгүй гэж байгаа бол газар төрийн өмчтэй. Газраа чөлөөлж авах хэрэг нь засаг дараад байгаа байхгүй. За. Тэгэхээр тэр ямар үндслээр чөлөөлж байгаа юм? Нөгөө дахин төлөвлөлт бусад усын хэрэгцээнд авах үндслээр ингэж тэр тухайн газар эзэмших эрхийг дуусгар болж гинүү гэвэл тэгээд нийслэлээс одоо тодорхой ойл дүрмийн үрийн тодорхой үнэлгээнүүд хийгээд нөхөн төлбөрийг олгоод ийм газар чөлөөлөх ажлуудыг бол зохион байгуулж байгаа юм бэл. За та ямар нэгэн байдлаар тэр газар эзэмшишээгаа үүргийг зөрчиж одоо юу гэдэг нь кадастраа давуулж газраа эзэмшээ зөвшөөрөлгүй газар эзэмшиж ашигласан хуулийнхаа хугацаанд төлбөрөө төлөөгүй нөгөө байгаль орчинд нөлөөлөх үнэлгээгээр гарсан хийх ажлуудаа хийгээгүй бол тэгэл та үүргийн зөрчилтэй байна уушлаарай. Та үүргээ өнгөрсөн хугацаанд бол биелүүлээг байна. Танд бол цааш эзэмшүүлэхгүй. Гэвч нөгөө та бүхэн ярьдгаар худалдаад авцсан. Тэгэхээр ч худалдаж авснаас хойш бол бүх үүргийг биелүүлсэн. Тэгэхээр ч бол яг худалдаж авснаас хойш үүрэг хариуцлага надтай яригдах гэдэг шүү дээ. Тэгэнгүүтээ одоо ерөөсөө түрүүний хэлээд байгаа шилжүүлээд авсан хүний тухайд бол тийм. Анханасаа тэр газрыг аваад дээр нь нэг үл хөдлөх хөрөнгө байраад ингэ явж байгаа бол тэр өмчлөгчтэйгээ л асуудал ярих болчиход байгаа юм. Тэгэхээр ер нь бол сонгох асуудлын хувьд ингээл газар эзэмших эрхийн дуусгар болоод идэг үл хөдлөх хөрөнгийг төрж чөлөөлөх хэрэгтэй. Тэгэл яг нөгөө чөлөөлж чадахгүй жид юм ингээл нөгөө газар байхгүй тэр үл хөдлөх хөрөнгийг хүн зарж болдгоо ингээ барьцаалж болдгоо ямар ч лээс нөгөө өмшлөхийн хувьд бол нэлээд юм хэрэгжүүлэхэд төвхтэй асуудууд үүсдэг. Тэгэхээр ямар нэгэн объект дэ доороо газартаа байгаа бол газар эзэмшихийнхаа үүргийг маш сайн биелүүлэх хэрэгтэй. Бүгд хуулийн хугацаатай байгаа эднэрийг хангуулад шаардлагатай бүх бичиг баримтуудаа бүрдүүлдэг, шаардлагатай гарах ёстой зарлуудаа гаргаад явах ёстой. За энэ бол бас кейсээс бол нэлээд нарийн төвхтэй бас болоод ирэх ах. Тэгэхээр та бүхэн мэдээж энийг ухаа дээр бол бүр цаг багтахгүй. Яг зөвхөн газар чөлөөлөхтэй холбоотой мэдээж асуудлууд ялангуяа нийслэлд бол зөндөө ирээдүйд гарах юм шиг байна. Магадгүй одоо энэ метро, трамвай ч гэдэг юм уу шинэ зам, урсгал тавих, хурдны зам тэнгуут чинь газар чөлөөлөх асуудал явагдчихэж л яахгүй бол мэдээж газар олголттой бол замраагүй явагдчихсан шүү дээ тийм. За хоёлаа тэгвэл ер нь хоёлаа нэлийн урт ярьчих. Тэгэхээр ярианыхаа сүүл нэг зүйлийг бас нэг ярилцахгүйгээр өнгөрч арай болохгүй байгаа даа. Хоёлаа сая ингээд зөндөө эрсдлүүдийг ер нь өөрчилж харах байдлаар тэгээ бизнест илүү их ярьсан. Тэгээ бизнес ч гэсэн хамаатай л да. Эргээд бас хувь хүмүүс ч гэсэн нэлээд хамаатай гэдэг юм даатгал байдаг. Даатгал дээр хоёлоо нэг товчхон бас нэг бодиттой зүйлүүдийг дуртай тэгээ ер нь бол яриагаа дуусгая гэж бодчихно. Даатгалын
гэрээгээ ялангуяа иргэд бол нэг их уншихгүйгээр тэгэл даатгалын гэрээг бол үзгэлчдэг. Тэгээ эргээгээд нөхөө олгоор авч чаддгүй. Энэ асуудал нэлээд нийтлэг. Тэгээд яг хуу нэг талдаа бол бас даатгалын компаниуд бас зарим нь хэтэрхий жоохон өөрсдөө хамгаалах байдлаар хит үйлчлүүлэгч харилцаж байгаа төлөө биш байгаа хандлага үе. Нөгөө талдаа манай даатгуулагч өөрөө жоохон хариуцлагагүй хандаад байгаа зүйл бай. Одоо энэ дэр нэг бас өөрхөн үзэл бодол ажлын туршлагаасаа зөвлөгөө өгч. За сүүлийн 10-аад жил би яг даатгалын гэрэн дээр зөвлөгөө өгч ажиллаж байгаа. Даатгалын маргаанууд дээр ч гэсэн ажиллаж исэн. За сүүлийн 5 жилээр үзэх юм бол ус их дэлгүүр 20 онд шатсан. Тэгээ ихэнх одоо төрөөсөр үйл ажиллагаа явуулдаг чухал нэгжүүд бол даатгалтай байсан. Яа тэгэхээр даатгал шаарддаг. Энэ бол яг гарсан айгүй том эрсдэл байхгүй даатгалын. Тэгээ 20 тэрбум хохирол гарсан байдаг. Энэ шийдвэрлэгдээ дууссан. Манай үйлчлүүлэгч яг би тэр гэрэн дээр нь ажиллаж ирсэн. Манай үйлчлүүлэгч яг жилийн дуусхын өмнөх өдөр чатсан их дэлгүүр. Тэгээд энэ дээр бид нар нэг хоёр төрлийн даатгалтай байсан. Нэг нь бизнес эрсдлийн даатгал, нэг нь эд хөрөнгийн даатгал гэдэг. Тэгээд бид нар ингээд энэ гэрэн дээр нэлээд сайн ажиллаад, саналуудаа тусгаад, хурамжаач гэсэн жоохон өсгөөд ингээд даатгалтай гэрээ хийсэн. Тэгээд их дэлгүүр шатсны дараа хохирлоо гаргуулж аваад дээр нь бизнесийнхаа эрсдлийнхаа даатгалын тооцоолуудаа хийгээд одоо олох байсан орлого гэдэг бизнес эрсдэл ингээд авсан. За тухайн үед бол энэ ус их дэлгүүрийн хэрэгээс олж хохирсон зарим компаниуд ингээд даатгалгүй улмаас ингээд хохирлоо даатгалын компаниас гаргуулж авч чадаагүй ингээд хохирогчоор оролцсон тохиолдод айгүйх байсан. Тэгээд зарим бизнесүүд ингээд дампуурхад хүрсэн яа тэгэхээр ингээд бүх бараа юм шатаад тэгээд нөгөө эргээд дэж бизнесүүд бол зээлээр явдаг. Зээлээд тул чадахгүй хүрэх гэдэм юм тохиолдод бол гарсан юм бэл. Тэгэхээр даатгалын гэрээ гэдэг бол ингээд энэ байгууллага компани төсөв байх ёстой зардал гэж би хардаг болж байгаа үед. 2 тэрбум төгрөгийн ингээд бараа иргэдэг байлаа. Худалдааны компани байлаа. Тэр бараа ингээд устж өгөө олох, гал дүртэх энэ эрсдлүүд бол даатгах хэрэгтэй. Тэгээ мэдээж ингийн чин компани зардалд орж штт. Тэгээд тэр тухайн бүтээгдэхүүнийхаа ч тийм үү компанийхаа юм нийт төсөв дотроо багтаагаад өртөгтэй чингээгээд ингээд шийдэд явах хэрэгтэй байхгүй. За гэрээний тухайд ярих юм бол яг стандарт гэрээ бол ингээд даатгуулагчид хохирлтоо заалтууд байдаг. Яа тэгэхээр гэрээ боловсруулж байгаа тал нь өөртөө давуу байдлыг олгодог шүү дээ. Тэгэхээр даатгуулах гэж байгаа аж ахуйн нэгж иргэн байлаа гэхэд тухайн гэрээг аваад өөрийнхөө саналаа тусгаад дээр нь өөрийнхөө бизнесийн үйл ажиллагаатай холбоотой гарч болцшгүй эрсдлүүд байгаа шүү дээ. Бизнес болгонд өөр байгаа. Жишээлбэл им зардаг компани байлаа гэхэд гадгалдын горим гэд маш олон юмнууд байгаад идэг. Хаана байралтай одоо шатхуун түгээх станцтай байвал гал гарах эрсдэл байна. Ингээд ямар баярлал байгууламжийн дотроо янз бүрийн одоо газ хэрэгэлдэг байвал галын эрсдэл айгүй өндөрч тийм гэх мэтлэнгийн. Тэгэхээр ер нь бол яг бизнестэй холбоотой эрсдлүүд айгүй сайн тооцоод ингээд энэ даатгалын гэрийн дээрээ даатгалын энэ брокер буюу одоо энэ зуушлын компаниуд олон байгаа, хуульч нарч байгаа, хуульч нараас зөвлөгөө аваад ингээд даатгалын гэрийн дээр аягүй сайн ажиллах хэрэгтэй. Тэгээ энэ гэрээгээрээ л бүх асуудлыг шийддэг. Яг одоо бол санхүүжилт болохоор орчсон байдлаар ингээд даатгуулагчийн нөхөн төлбөртэй холбоотой гомдлыг хүлээж авдаг. Тэгээд тэрийг олохгүй одоо санхүүжилт болохоор шийдчихлээ шүү дээ. Олгоо гэх. Тэрийг одоо албатан гүйцэтгүүлэхэд бас түүхтэй. Тэгэл буцаага шүүх рүү ингээ маргаан болдог. Ингээд ийм процессын хувьд бол даатгал дээр шийдэх асуудал байгаа. Гэтэ ер нь бол ямар ч эрсдэл гарч болно хизээч. Ер нь бол их дэлгүүр маш олон жил ингээд ямар ч эрсдэлгүй ажиллаж ирсэн шүү дээ. Галын эрсдэл байгаа. Нэг л өдөр ингээд ингээл тэр чигээр ингээд 20 тэрбумын хохирол гараад ирнэ гэдэг чинь өөрөө айгүй өндөр дүн багхгүй.
Тэгэхээр даатгал бол чухал, гэрээ бас чухал байгаа. Тэгээд энэ дээр бол хуульч даатгалын мэргэжлүүдийн зөвлөгөөг бол сайн аваад ингээд гэрээгээ байгуулж явах хэрэгтэй. Стандарт гэрээгээр байгууллаа гэхэд эрсдлээ 100% хааж чадж гинүү гэдэг өөрөө эрсдэл. Тэгээд саяхан би нэг даатгалын гэрээн дээр ажилласан. Тэр жолоочийн хариуцлагын даатгал гэж байдаг. Одоо тээврийн эрсдэл чинь хамгийн эрсдэлтэй хөрөнгө болчлоо шүү дээ. Ингээд осол гаргаж болно. Хүний эрүүл мэндэд хохирол учирч болно. Тэгэхэд тэр тээврийн эрсдлийг эзэмшиж байгаа компани хариуцлага болно шүү дээ. Тэгэхэд за хариуцлагыг бид нар 500 саяыг даатгуулъя гэж бодъё. Тэгээд нэг даатгалын компани гэрэн дээр өгөхөр нэг хохирогчд олгох дээд одоо нөхөн төлбөрийн дүн 100 сая гэж байгаа байхгүй. 100 сая гэж байгаа. Тэгэхээр уг нь бол 500 гаруй даатгуулах хүсэлтэй байгаад идэг. Тэгээд нэг хохирогч дээр 100 сая гэхээр 5 хохирогч ээжиж бид нар даатгалаа бүрэн ашиглах боломжтой болчиход байна шүү дээ. Тэгэхээр иймэрхүү одоо жишээлбэл ийм заалтууд бол байдаг. Тэгэхээр энэ дээр бол нөр хуульчид яг ийм мэрэгжлийн хүмүүсийн тусалцаатайгаар гэрээнүүдээ бол зөв хийгээд явах хэрэгтэй. Ер нь бол тэгээд тавтарын дүгнэлт хэсэг бол маш сайн нэгтал. Тэгээд чаддаг юм чаддаг үнээр нь буюу мэрэгжлийн байгууллагад мэрэгжлийн тусалцаа хэрэгтэй үед бол зайлшгүй хандах нь зөв болчиход байна шүү дээ. Тэгээд илүүтэйгээр эрсдлийг өөрчилж тооцоолж дандаа бас гэрээ контрактуудыг ер нь бол та бүхэн сайн ярьдаг бүхэл юм чин газарч байна уу, даатгалж байна уу, компани ч байна уу бүгдээрээ дандаа гэрээтэй холбоотой асуудлууд учраас гэрээг Монгол улсын мэдээж Монгол улсын нутагт дэвсгэрт явагдаж байгаа юм. Монгол улсын хууль тогтоомжтой уялдуулан өөрийнхөө субъектийн эрхийг сайн хангуулах дээр бол няхуур ажиллах хэрэгтэй байна гэдэг дүгнэлтийг бол гаргаж болж ийн гэж бодож байна. Тэг мэдээж даатгал дээр та бүхэн яриулцдаа маш их юм ярих бах. Ер нь олон улстай даатгалын систем тогтолцоо өөрөө банкныхаасаа бараг том байж идэг. Тэг эн чинь өөрөө манад бас нэлээд хөгжиж яваа салбар. Тэгэхээр алдаа энэ дэдэлтэй юмнууд нэлээд байх шиг байна. За тэгэхээр та бүхэн яриа бол бас нэлээд гүнзгэрч гээл тэгэл тэрийгээ жоох ингээд татаж гаргаж ирж хөнгөн ярихыг аль болох хичээлээ. Яхахгүй өөрөө энэ компани засаглалтай холбоотой тэгээд энэ эрх зүйн орчин татвар даатгал гэл эднэр бол өөрөө бас нэлээд deep seriously ярихгүй бол бас нэлээд болдгоо сэдвүүд учраас тэгээд нэлээд аль болох хүнтэй ярихыг хичээлээ. Тэгээд та бүхний ажилд бол амжилт хүсье. Бас олон ирээдүйд томрох одоо маш сайхан юм бизнесүүдийн эхлэлийн зэг дээр нь хамтарч ажиллаж байгаа. Одоо томох айж авах нэгжүүдтэй ч гэсэн та бүгд нэлээд хамтарч ажиллаж байгаа. Тэгээд энэ болгонд зөв шударга ингээд сайхан ажил хийж явдагт нь баярлалаа. Тэгээд амжилт хүсье. За баярлалаа.